Аржитгнээ стач. Шудрагаас. Тийш. Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо. Бидний сонс олон юм бидний. Хөгжим чамд хүн цохилт өгдөг. Гэхдээ тэр цохилт чамааг өвтгөх биш эмчилдэг. Хөгжим миний ч чинийч бид бүгдийнхэн зүрхэнд эгшгэлдэг. Хөгжим чамд баяр баясгал уутгар гуныг алиг нь ч өгч чадах хүч. Хөгжим чамайг нарсаатлаа сэтгэлээр унсан үед босгож ирэх сэтгэл зүйч. Хөгжим гэдэг бол хөгжил дэвшил. Хөгжим гэдэг бол амьдралын хэв маяг хөвшил. Хөгжим хүмүүсийг эвлэрүүлдэг бас эвдрүүлдэг. Хөгжим гэдэг чиний энэ хорвоод амьдарч байгааг сануулгах сэрүүлэг. Хөгжим чамайг залуужуулна. Хөгжим гэдэг хорхогтой зүг буцалсан халуун чулуу. Хөгжим чамайг алж чадна, амьдруулж чадна. Хөгжим гэдэг бурхан but at the same time хөгжим гэдэг чөтгөр. Ямар ч хөгжмийн жанр pop, rock, jazz, blues, reggae, electro, hip hop, rap, trap бүгд үзэх давгаах жолоос гаргаж олон харан хүн амьдралаа зориулсан байж үдээ зэр төрсэн түүхтэй. Тиймээс хизээж битгий дахин хэлээ хизээж битгий ямар ч хөгжмийг гадуурх чи. Чиний амьдралын түүхээс угаасаа илүү. Би хар багасаа л хөгжим хийхийг мөрөөдж өссөн. Хар сарна Майкл Джексон миний шүтэн байсан. Тэднийг тайзан дээр дуулахыг хараад би дөөрэж бүжгэлдэг байсан. Харин одоо 2019 он миний тайзан дээр гарч иж намайг хүүхдүүд дөөрэж бүжлэх цаг нь болсон. 11 сарын 29. Энэ бол миний хөгжимтэй амьдралаа холбосны 12 жилийн үр шим. 11 сарын 29. Энэ бол ойчсон крүүтэйг нэгэн гэр бүл болоод 10 жил болсны тэмдэглэлт өдөр. 11 сарын 29. Энэ бол надтай адил амьдралаа хөгжимтэй холбосон олон ах дүүс, найз нөхд минь ирж надад баяр хүргэх өдөр. 11 сарын 29. Энэ бол намайг дэмждэг ойлгодог бүх хүмүүсийн хамтдаа цуглах өдөр. Би бол гинжин. Хүмүүс намайг трап хөгжмийн хаан гэж ярьдаг. Гэхдээ би юуны ч хаан биш. Би зүгээр л хөгжим гэдэг зүйл тайртай. Хөгжмийг чин сэтгэлээсээ хийх гэж ирмэлцдэг бусдын дайдлыг л хүн анх надад юуч байгаагүй. Тоосон дарагдсан кассетны хөгжим л байсан. Yeah baby from toss to toss. За сайн байцгаана. Бити сонс подкастын 55 дахь дугаар та бүхэнд яг одоо хүрч байна. За тэгээд энэхүү сайхан бас 55 гэсэн бэлгшээлтэй дугаар дээр манай зочноор бас рэпер Гинжин дахин бас хүрэлцэн ирсэн байна. За энэ удаад камертай. Энэ удаа тийм камертай тий. Дүрстэй. Тэгээд одоо сүүлч бас дахин зочдод бас нэлээд байгаад идэг болсон байна тий. Тэгээд тэгээд дахиад байна. Харин тэгэхээр манад нэг ирсэн хүн дахиж ирдгийн заавалаа гэж. Тэгээ Гинжингэр бол одоо бас яг сүүлийн дугаарт орсноос нь хойшоо дахиад бас нэлээд их сонио хачин болоо тохиолдсон байгаа бах тий. Сонио хачин гэдэг нь одоо бас уран бүтээлийн гадагшаад явлаа. Сонио сайхан юу байна да ер нь? За энэ өдрийн юу сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд яг хөө сонио хачин зөндөл байна л да. Хамгийн сонио хачин гэвэл 11 сарын 29-нд тоглолтоо ихж байгаа. Тийм тэгээд зорчсон. Тийм. Ер нь бол тэр тоглолт яагаад юугаар онцлогтой вэ гэвэл угаасаа би нөгөө өмнө тоглолт хийж байгаагүй. Тийм үү. Тийм хизээч хийж байгаагүй. Анхны тоглолт тэгээд би нөгөө 2008 онд нөгөө Easy Lock гэдэг нэртэй хата би нэг цомог шиг юм хийжсэн. Цомогчтой гэж. Тийм. Цомогоц. Тийм нэг цомог хийжсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол би ер нь яг тийм чанартай те legit team цомог ер нь хийж байгаагүй. Тэгээд анхныхаа удаа бас анхны цомог гэж ер нь бол би ярьж байгаа. Угаас анхны цомог. Анхны цомгоо бас яг тэр өдрөө релиз хийж гаргаж тэр үедээ зараад тэгээд цаашгаа нэг онлайнаар зараад явна. Тэгээд бас өөр онцлог нь гэвэл яг одоо 2009 онд бид нэр ер нь лойчсон гэд клипээ гаргаад тэр үеэс хойш ер нь лойчсон гэдэг тийм юм үүссэн байсан. Тэгээд тэрний одоо яг 10 жил ерөнхийдөө сая ингээд 11 сараас ингээд болж байна. Тэгээд энэ өдрийг бас ингээд тэмдэглээд яг 10 жил болгож байгаа тийм. Тэгээд яг ийм 3 юм давтсан. Өдөр болох гэж байгаа юм байна. Тэгээд тоглолтод бас онцлог нь гэвэл өчнөө одоо Монголын яг л топ гой хипхоп хамтлаг дуучид ирж дуулна. Тийм. Хин ирж байна. Одоо Lumino, G Descent, Vanquish яг хамтлагаар ирж байгаа. Тэгээд тэгээд Vandebo, тэгээд Miss Sam, AMC, тэгээд манай лойчсныхан бүгдээрээ инэрэл гэх мэтлэн ер нь мөнгө төгрөг өдөр гэж байгаа. Мөнгө төгрөг 90 цаачин үзэгчээ. За тийм. Болол тий. Тэгээд юу чойдог
Chodic Speedy 2. Тий. Халааханд тоглолттой тий. Өсөр Тэгээд тоглолт. хамгийн сүүлд нь юу өчтөр нөгөө бид нар юун дээр лоф гэдэг нөгөө PC 19-ийн PC-н дээр бид нар очиад нэг жижигхэн зураг авалтыг хийж явах үеэр PC-ийнх нь бүх дэлгэцүүд нь ингээд тостод зоос гэдэг тоглолтын яг тэр юу байсан та сурталчилгааны постэр тавигдсан байсан. Тэгээд тэр яг тэр хамтлаг дуустын хамгийн сүүлд нь бас UB comedy гэдээ бас тавьсан байсан. UB comedy мэдээж оролцохгүй бол алдсан болно тий. Анхнаас нь хамт байсан тий. Тэр нь бол гоё тоглолт болохоо би яг тэгээд сэтгэл амар мэдээж өндөр байгаа. Тэгсэн мөртлөө бас анхны тоглолт болохоор жоохон бас Чандран л та тий. пара тий. Пара. Тэр тоглолт. Одоо тэр чинь хэдэн хоног үлдсэн? Ерөөсө 15 хоног үлдсэн юм шүү дээ. Тийм ээ. 15 2 хоногийн дотор л гэсэн. Бас их ачаал та тий. Онлайнаар одоо тасалбарууд яг хаагур зарагдаж байна. Эцэг авахгүй бол бас тий. Тийм шүү дээ. Тасалбар юу Shopee цэгийн зарлагдж байгаа. Shopee цэг юм. Shopee цэгийн ерөнхийдөө онлайнаар зарагдж байгаа. Одоохондоо бол гэхдээ одоо бол нэг яг early bird гэдэг нэг өрчилсөн арай хямдралтай ер нь яг үндсэн тасалбар нь бол 25,000. Тэгээд юу нь болохоор одоохондоо зарагдж байгаа нь болохоор 20,000-аар арай хямдралтай зарагдж байгаа. Энэ тэгт удахгүй дуусна. Тэгээд ер нь бол үндсэн тасалбар нь 25,000. Тэгээ удахгүй нэг яг ийм цаасан hard copy хэлбэрүүд нь бас тикетүүд нь гарна. Тэгээд ерөнхийдөө тэгээ зараал юм да. Чиг халаахан шаа. Тэрэн дээр нь. Тийм тэгээд юу яг энэ тоглолт бол яалтчгүй одоо энэ цаг үеийн те манай Монголын хипхоп энэ хөгжмийг тодорхойлж байгаа яг идэвхтэй уран бүтээлүүд гаргаж байгаа хамгийн сонсогч нартай байгаа те яг энэ уран бүтээлчд ер нь бүгд л оролцож байна л та. Тэгэхээр заавалчгүй ер нь үзэх ёстой тоглолт гэж бодож байна. Тэгээд тий одоо тэгээд яг би бас гартаагаас асуумаар байна. Яагаад цомог хийхгүй ингэж удсан юм бэ? Тэгээд яг юу нөлөөлөв? Тэгээд яг яагаад энэ жил бас ингэж цомог хийхээр болсон бэ гэдэг. За наа чин бас олон шалтгаантай л да. Ер нь жишээ нь ер нь бол за одоо яг толгоонд бодогдож байгаагаар бол би бол нэг цомог хийхээс ер нь жоохон цомог гэхэр чинь тэгэл нэг цомгийн ажил гэдэг чинь бас л одоо нэг кино хийдэг хүний кино хийх гэсэн тийм юу болчихж байгаа шүү дээ. Эсвэл сериал хийх, кино хийдэг. Тэгсэн мөртлөө сериал хийхээс жоохон залхуураад ч юм доолно сезэнтэй. Яг тэр шиг амар их ажил тэгэхээр би жоохон ингээ хойшин тавьсараа олон жил болсон. Яг зүгээр би нөгөө дуунуудаа яг синглэр гаргаад клипүүдийг хийгээл ингээл яваад тэрнийхээ темпэнд нь орцсон зүгээр тэгэл ингээ жоохон яваадсан л байгаа юм л да. Тэнгуут одоо яг бас дэндүү утчлаа нэг цомог гарахгүй болохгүй гэж ботсон шалтгаан байгаа. Бас өөр шалтгаан гэвэл яг лоочсны 10 жил болж байгаад нь би яг 10 жилдээ трибьют болгоод цомгоо ингэж гаргаж байгаа тим юм байгаа. Хоёр бас нэг өөр шалтгаан гэвэл ер нь бол би одоо нөгөө одоо дэлхийн зах зээл рүү ер нь одоо цаашгаа ингээд ер нь одоо би яг зөвхөн монголчуудаа биш ер нь ингээд дэлхийн бүх хүмүүс рүү хандсан дуунууд ер нь хийх бодолтой одоо төлөвлөгөөнд байгаа байхгүй. Тийм болохоор тэгэж эхлэх юм бол би тэгээ эхэлчих юм бол ер нь яг байнгын ингээ нөө монгол хэл дээр дандаа монгол дуунууд хийгээд байхгүй гэж магадгүй учраас тэхээс өмнө яг одоо олон жил ингээд монголчуудаа зориулж дуу хийсэн юм чинь тэрийгээ ингээд ямар ч хэлс нэг цомгоор ингээд яа төгсгөн гэж бол хэлэхгүй л дээ. Тэгтээ нэг цомгтой ингээд тэгээ цаашгаа ингээд гадаад руугаа илүү хандаад явах бол гоё гэдэг үүднээс. Тэгэхгүй бол би одоо шууд ингээд гадаадууд одоо би одоо гадаад цомог ер нь бол хийх гээд эхэлтээ нөгөө төлөвлөгөө нь явж байгаа байхгүй. Тэрийг болохоор миний төлөвлөгөөр Словакт очиж би нөгөө цомгонд орох юм студид. Тэгээд ингээд би ингээд цаашгаа явчих юм бол би ингээд бас жоохон Монголд ингээд 40 жил хийсэн жоохон дутуу ингээд орхиод дуусахгүйгээр орхио явчихж байгаа юм шиг хаалга онгорхоо орхио гарчиж байгаа юм шиг болчихж байгаа байхгүй. Тийм болохоор хаалга төр зүрнийг жоохон төгжээд тэгээд гарч байгаа юм шиг л. Тийм цомог гэдэг чинь яалтчгүй л одоо яг хөгжимчин хүний тий дискографи гэл сүүлд нэг урын сан гэдэг юмд нь үлдэн шүү дээ тий хийсэн бүтээлүүд цомог тоглолт хоёр тий бас нэг майлстон юм л дээ тий. Дэлхийн зах зээлд гарах гэснээс нэг олон улсын фестивалд бас орсон байсан шүү дээ тий. Тий. Тэрний талаар дэлгэрэнгүй ярилж өгч.
Тэр болохоор GMA гэдэг нэг Golden Melody Awards гэдэг байдаг. Тэр болохоор яг хуу Тайваны улс засгийн газраас яадаг одоо Тайваны зохион байгуулж байгаа одоо тийм awards show бохгүй. Одоо Тайван хамгийн том. Тэгээд оролцож байгаа юм нь болохоор зөвхөн Тайван биш зүгээр ер нь мандарин тэгээ кантонес ч юм уу ер нь ингээ хятад хэлээр ярьдаг бүх одоо улс эргэн тойрныхон бүх улсууд оролцдог. Бас ярдгүү Солонгос, Япон өчнөө хамтлагууд оролцдог тийм ер нь нийтийг хамт одоо Зүүн Азийн л ер нь бол амар тийм том фестивал гэсэн үг байхгүй. Тэгээд би яагаад оролцсон бэ гэвэл ерөөхдөө надаа юу н хэрэгтэй байсан бэ гэвэл тэнцээ нөгөө өчнөө одоо Sony Music эсвэл Billboard одоо Монголын хөгч дэлхийн бүх том одоо source эсвэл production-ууд фестивал одоо нөгөө SXSW гэдэг Америкийн том фестивал шүү дээ. Тэдний зохион байгуулагч эдэргээ бүгд ирдэг байхгүй. Бүгд ирж тэнцээс ингээд шинэ гоё авиасуудыг хардаг. Тийм учраас би тэднэрт харагдах хэрэгтэй гэдэг үгнээс ер нь бол миний оролцож байгаа юу аженда нь болж байгаа. Тэгээд тэгэл ер нь оролцож ирсэн. Тэгээд тэрний нэг гоё юм гэвэл би нөгөө яг тэр бүх оролцож байгаа хүмүүс ингээд нөгөө улаан явсаар нээлтэн дээр ингээд алхаж байхад намайг хамгийн урд тавьсан байхгүй юу. Ингээд суваа алхаж байхад хамгийн урд нь чи хамгийн урд гарчих гээд. Дээлтэй тий. Миний бас амар том хүмүүс байсан мөрчлөө би хамгийн урд манлайлаад яагаад гэвэл би нөгөө Монгол дээлдэг байсан. Бид чинь яг ер нь бол хүмүүсүүдийн хувьд бол хамгийн гоё экзотик харагдчихсан баг. Asia's finest. Тэр хүн амар хүмүүс сторооц тий. Тийм баг шиг. Гинжингийн хувьд одоо өөрийнх нь бол ингээ боломжууд туршлага тэгээд энэ олон юм авах юм байгаа. Гэхдээ бас тэгэд орчно гэдэг чинь тийм Монгол орноо төлөөлөөд монголчууд гэдэг ийм хүмүүс одоо тийм ийм хувц сунартай байдаг. Тэгээд ингээ рэп хийж чаддаг шүү гэдэг бас харуулсан бас давхар бол айгу бас айтайхан үйл явдал болсон. Гайхс хамгийн урд нь ганцаархан алхаж байгаа. Юу болоод ийна? Гинжин гадаа. Яга араас нь ийм олон алхаад байгаа юм бэ гэж одоо нэ. Яг нэг элбэг дөрчих тий. Боч модаш. Боч модаш. Цомог хэдэн дуутай вэ? Цомог 14 трактай байгаа. Тэгээд 14 трактай 7 ер нь бол цацагдсан 7 цацагтаагүй яг 50% тийм цомог байгаа. Яагаад тэгж хийсэн бэ гэвэл ер нь бол юу юм бэлээ. Цомогт ингээд дандаа бас шин дуу байгаад хэрэггүй байт юм бэл. Яагаад гэвэл тэр шин дуунуудыг тэргүүл хүмүүс цаг хугацааны аясаар сонсон те. Тинчээ гэхдээ тэр цомгийг авсан хүмүүс зүгээр өөрсдийнхөө хуучин сонсох дуртай тийм нөгөө дуунууд шүү дээ те. Өчнөө хүмүүс сонссон ч гэсэн тэр цомогт байж ивэл тэр хүмүүс зөв машинда ч юм уу сонсоо явж явах дуртай дуун бас тэр цомог дотор байж явах хэрэгтэй юм л гэдэг үүднээс би ер нь бол амар хүн сонссон мөртлөө ингээ амар тухайн үедээ ингээд хит мит болсон байсан ч гэсэн хамаагүй зүгээр тийшгээ хийчихэж байгаа байхгүй. Тэнгууд хүмүүсүүд яг хөө шин гой дундаа сонсчихно. Тэгээд дараачийн трак нь явахад бас миний тэдний сонсох дуртай болцсон тэдний мэддэг дуун бас явж ивэл гоё л доо гэж би бодсон. Бис нэг жиж байна. 50%-тэй. Тийм 50%-тэй яг 50 50 шин. Амьдрал хоёр талтай гэдэг шиг тийм. Энэ Wasted гэдэг дуу гарсан шүү дээ. Тэгээ Wasted гэдэг дуу бол ер нь бол бас л чиний нэг одоо дэлхийн зах зээлд гарах те одоо тэрийг бас хийгээд эхэлсэн байсан шүү дээ. Бас нэг хэсэг бас ингээл англиар үглээл. Тэгээ анимашны үед бас үнэхээр л гайхалтай одоо клиптэй болсон мэ те. Зохиолыг нь бол одоо манай Бата гаргасан те. Ер нь продюсерсэн баха те чи. Үгүй яг тэр клипэн дээр нь л дуу нь болохоор уусаа Vacation-ы анх санаачилсан дуу бах тий. Тий, Vacation ер нь нөгөө клипний цааттай дуу хийгээл холбоотой тэгээд Vacation бас минь дүргээ тий. Vacation. Тэнгис Торонтогоос сонсож байгаа. Тэгээд тэр дуу яг нөгөө YouTube дээр сая энэ би ч анх 4 сард яг тэр энэ дээр бас нэг клип хийвэл гоё юм байна да гэсэн санааг төрсөн л дөө. Тэгээд гэртээ нөгөө нэг төмрөө өргөл тасгал хийж захтаа ингээ дуунуу сонсоол хийждэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг тэр дуу ингээ сонсоод ягаад ч юм өмнө анх гарахсан сонсож исэн. Гэтэ тэр үед арай нэг өөр сонсогдоод нэг юм цус мос хөөрцөн байсан болоо ш тэр юм нэг гоё сонсогдоо. Тэгээд шууд ингээ нэг юм төсөөлөгдөд. Тэгээд энэ дээр бас юм гоё анимашн байвал гоё юм байна да гэл дээр үеийн яг юм баатрууд шиг. Тэгэл яг тэр санааг яавал. Тэгээд цаашаа бас тийм анимашн гарчвал одоо угаасаа тэр дуун одоо гадныханд айгуу тийм сонсоход юм те одоо англиар Vacation өгүүлчихэж байгаа, монголоор өгүүлчихэж байгаа. Ер нь бол ийм айгуу потенциалтай юм шиг санагдсан л да. Тэгээд тийм
Тэгэл хэсэг. Тэр бол угаасаа гоё клип болсон. Тэгээд тийм гоё клип хийж гисэн Батада баярлаа. Тэр анимашны уран бүтээлчтэй бас Тамира Эдо гэж залуу гав ганцаархнаа хийсэн тэр клипийг. Ер нь бол баг 3 сарын хугацаанд ганцаараа хийсэн байгаа. Тэгээ тийм хэмжээний ер нь анимашныг бол гадаад бол дандаа багаараа хийдэг гэж байгаа. Доотлол нь 5 10 хүн хариуцж аваад тэгээ маш өндөр чанартай high definition. Тийм character-уудын зураал тэгэл одоо нэг нь хөдлөгдөг ажлын хийдэг, нэг нь character хөгжүүлэлт те хийдэг, нэг нь одоо зурдаг ажлыг хийдэг ч юм уу, нэг нь special effect гэл айгүй олон хүний ажлыг Тамир Эдо гэж залуу Instagram дээр байгаа Тамир Эдо гэд бас дагаад үзээрэй. Маш гоё өөрөө баг бүтэн цуврал хийж илээ. Бас юм юуны анимашн цуврал. Тэгээд ер нь бас айгүй юу дэмжмээр юм шиг санагдсан. Надад тэр нэг юм буурчин газар ордог хэсэг амар гоё санагдсан. Би ч нэг анимашн бодоод байгаа гэсэн шүү дээ. Тэгээ монголоор ингээд аялж явж байгаад те дээр одоо манжийн дарлалын үеийн те нэг залуу ингээд ямар ч байсан гэртээ харж чадахгүй аялж идэг. Тэгээ яг нэг тийм буурчин газараар ордог хэсэг мэсэг бодоод цаах. Тэгээ одоо үнэхээр буурчин газар гэж байсан юм болов уу? Эсвэл одоо тийм буудаг гэр мэр байсан юм болов уу гэж бодоод цаах. Тэгсэн чи яг тэн дээр шууд нэг юм цайз шигтэй юм буурчин газар байж байгаа. Тэгэл тэрлээ ороод те сцен үргэлжлээл бас тэгээ гоё юм байсан. Тэр нэг юм хээр талд нэг юм өвөг дээдзүүдтэйгээ суугаад одоо ганц татж байгаа юм уу те тэр хэсэг. Тэр болохоор нөгөө яг ер нь бол нэг яг санаа авсан тэр уг санаа нь болохоор хөхтэй мэргэн гэд тэр юуны домгоос хэдэлтэй. Хөхтэй мэргэний хүү ямар хөх баатар вүлээ. Нэг тийм бас нэг хөхтэй мэргэн гэдэг нь болохоор хөхтэй юм бэл шүү дээ үсгэр. Тэгээд хөхтэй ер нь өвлийн тэнгэрт ингээ харагддаг хамгийн тод юм цэнхэр одол юм бэлээ. Цэнхэр өнгийн хөх өнгийн. Тэгээд тэр одыг нь болохоор нөгөө одоо латинаар бол canis major энэ гэдэг. Canis Sirius A Canis major гэдэг одон аймгийн Sirius A гэдэг од. Тэгээ Canis гэдэг нь ер нь бол ийм одоо K9 буюу нохой чон гэсэн утгатай мэлээ. Тэгээ монголчууд тэр одноос ер нь монголчууд ер нь үүссэн гэж бас тийм домог байдаг. Хөх чоны удам гэдэг чинь яг тийм утгатай. Ер нь тэнгэрээс ирсэн хүмүүс л гэж би ойлгосон ер нь. Бүжгэлдэг нөгөө цэнгүн гэж залуу байдаг шүү дээ. Тэрсэн нэг Facebook дээр Canis цэнгүн гэсэн байдаг шүү дээ. Учиртай л мэн те. Тийм. Тэгээд чонын цэнгүн. Тийм. Тэгээд монголчууд ер нь тэр нөгөө хөхтэй мэргэний хүү ямар баатраас юу гуугаад 7 одоо өвгүүд үлдчихэд одоо тэр газар нутгийн мангасууд одоо ингээл яагаал тахлаад хүн амтны зовоогоод ирсэн чинь тэнгэрээс гот нэг баатар ирээд аварж байгаа байхгүй. Тийм домог байт юм лээ. Тэгээ тэр домогоос зөөр сэтвлээд вакейшнийг тэр баатар олгоод тэгээ явж яснаа вакейшн өөрөө яг тэр характер нь ингэж хөгшин болоо бүр мань хүн бүр ямар тийм хүчрэх хүн болоо баг Чингис хаан шиг болцсон. Өөр улс хари улс руу дайлаар мартцсан тэгээ тэр нь яг гинжин гэж дүрслээд тэгээд бүр ингээд оргилд нь гарцсан тэгээд сүулдэ бүр өөдөж мөдөд ингээд тэгж байгаа тэгээд буцаад тэнгэр рүүгээ явж байгаа тийм цохиолохгүй. Би ингээд пауз ингээд аваад яг тэр нэг юунуудын ингээд сценүүд ингээд харангууд амар детальны ажилласан бэлээ. Эффект юм. Тэгээ ер нь маш өндөр чанартай байсан байна. Тэгээ нэг юм амар дончтой те нэг юм хүүхэлдэйн кино бол гэхэд бол бас тийм нэг бөөргөнс байгаа. Тийшгээс өнцөг бүлэн гэ те нэг юм порц тод те. Тийм ингээд одоо энэ тэгээд ингээ бодоод байхаар ер нь бол амар хүүхэлтэй хийдэг хүмүүсүүд бол амар их ажил хардаг те. Маш хитэн сармаа. Тийм одоо зөвхөн тэр чинь 3 минутын дуу тэгж хийж байгаа шүү. Тэгтээ ганцхан хүн л те. Тэгэхээр зүгээр амар сериал ч юм уу те. Бүр хитэн 100 ангитай хүүхэлтэй байдаг шүү. Тэр бол те. Нэг ангид 40 минут бүр насаараа хийж байгаа маань шин те. Тийм баг л юм ойдлын цэг шиг баг нэр ингээл компьютер болгон дээр ингээл зураал тэгж л хийд юм шиг лээ. Тэгээд нөгөө цацсан сувг нь болохоор Fact Time гэдэг нөгөө тэр чи Европын сувг лөө. Тэр Словакийн сувг те. Тэгээд Jakub Хайдари гэдэг манай гартагийн бас одоо сайн найз те бас одоо менежер те уран бүтээлийн гадаад харилцааны менежер одоо сая бас GMA дээр цуг явлаа. GMA-тэй хамт явсан те. Тийм одоо Тайванд манай хоёр чинь бас сурж байгаа танилцсан. Тийм тэгээд Jakub-аар холбогдоод энэ клипийг нэг ингээд дэлхийн нийтэд бас ингээ гаргачмаар байна гэд. Тэгээд тийм холбоос байсан байгаа. Тэгээд
Ер нь л гадагшаа гарахад хамгийн одоо юу одоо ойрхон байгаа буюу бэлэн байгаа тий. Одоо нэг бууз ингээ үнэртэй дэд штэ. Яг тэр шиг ер нь бол ингээд болцоод байгаа. Тэгээ одоо сэвх дотоо. Тийм уран бүтээлч бол би одоо найзгаа тий манай гартай гинжин гэж боддог. Тэгээд тэрэн дээр ч гэсэн өөрийнхөө зүгээс ч гэсэн жоохон туслах тий. Тэгээ ер нь монголчууд нэгнийгаа зүгээр яг ингээ пүүшлээд араас нь яг гүр аргачаа шиг ер нь ингээ гаргачмаар юм шиг санагдаад байдаг шүү дээ. Сайн пүүшлээд тий. Тийм чадхаараа. Одоо нөгөө нэг иймэрхүү одоо энэ waste гэдэг дуудар юм байж гүр аргачаа тэгч. Trap гүрээ тэр гэж юм. Гүрээ. Тэнгүүд одоо яг нэг юм дэлхийн зах зээлд гарах бас нэг сувгуудын нэг киноны саундтрак болгочхоор яг нэг тийм цувралуудын ч юм уу те яг ингээд яг нэг төгсгөл болгонд нь сонссоор байгаа ч юм уу яг тэр дууг нь хайж сонсдог нэг тийм юм бас үзэгдэл байдаг шүү дээ. Тэгэхээр бас нэг цуврал руу ч юм уу аваарлаас зүгээр хата нэг хэсгийнхэн ч юм уу те дуун дээр 37 дугаар точк дээр миний саундтрак байгаа шүү дээ. Тийм үү? Тийм. Оо nice. Тоос. Йоо. Тэр үед тэр нэг 37 дугаар точк. Тийм байж. Тэгээ одоо яг ер нь мэдхгүй хүмүүс ч юм уу сонсож байгаагүй хүмүүс яг одоо хийж байгаа хөгжмөнийхөө ер нь яг энэ хэв маягийг яг юу гэж тайлбарлах вэ? Яг миний хувьд хийж байгаа юу? Тийм. Тэгээ ягаад тэр одоо яг дууралтанд дуртай вэ те? Ер нь тэр нэг уг бас нэг юм хүний бас нэг юу шүү дээ. Сонголт. За ягаад дуртай гэж бас мэдгүй маа. Хүн ягаад кофенд дуртай гэдгийг мэдгүй шүү дээ. Тэнтэй адилхан. Инстинкт зүгээр тийм. Зүгээр за янаад чи ингэ тайлбарлах хэлээр хэцүү л юм. Гэхдээ яг хуу ер нь л би угаасаа л одоо нэг багасаа л хэдлээ чинь тэл хипхоп сонсоол тий. Тэгдэггүйсэн тэгэл яг хуу би нөгөө ер нь жоохон тийм өөдөмтгай зантай л да. Ер нь жоохон нэг юмтай ингээ удаан цувралдаад байдгүй. Тийм болохоор тэгээд яг нэг төрлийн хөгжим ингээд удаан хийгээд хахаар надад амар сонь санагдаад идэг. Тийм болохоор дандаа ингээд жоохон шин юм хийх гэж үзээд байдаг байхгүй. Тийм болохоор яг тийм утгаараа ч юм уу одоо ингээл яг Монголд одоо old school ч юм уу ингээд яг ид амар мандал бүгд ингээд хипхоп сонсоол тий. Тийм бахт надаа ингээд тэрийг сонсохоор ингээд жоохон хот зөрөгдөлтэй ч юм шиг санагдаад ч юм уу тий. Тэгээд би арай өөр юм хиймээр санагдаад тэгж ингэж явсаар агаал ерөнхийдөө одооний хийж байгаа юм бол үүссэн л байх л та. Жишээ нь одоо ингээл би угаас тийм нэг жоохон зөрүү зантай байхгүй юу? Би амар зөрүүдэлтэй. Одоо жишээ нь би ингээд Kobe дэжтэйс одоо Lakers-ийн Kobe Bryant-т ингээл амар туртай яжгаад бүгд туртай болчихгоот би ингээд ганцаараа зөрмөр санагдаад дург болчдөг байхгүй юу? Яг тэр шиг би одоо Cristiano Ronaldo шүү дээ, тэ. Cristiano Ronaldo би бүр сайн сантий. 2004 онд Manchester United тоглолдог байсан. Тэгтээ тэр үед би яг би бол угаасаа нөгөө Германы Бундслигагийн фэн. Тэгтээ би зүгээр нөгөө FIFA дээр яг 2004 нөө PC-н дээр тоглолдог байхад Cristiano Ronaldo-гийн царайн ч ингээ хийгдээгөө нэг шинээр гарсан хүмүүсийн царайгийн FIFA дээр хийгээгүй байдаг шүү дээ. Яг team царайтай зүгээр нэг байдаг царайтай нөгөө жирийн FIFA-гийн байдаг царайтай юм жоон шарвстэй. Тэгээ рейтинг нь 89 байхгүй юу? 2004 дээр яг рейтинг нь 80 байдیں۔ Тэгэл тэгс мөртлөө би яг Роналдогоор л амар тоглох туртай байдаг гэсэн байхгүй юу? Тэгэл тэгсний дараа ингээл Роналдо ингээл бум хийгээл амар болол. Тэгсэн чинь би шууд Роналдог үзье ядал гэсэн. Тэгээ одоо жишээ нь би бол нөгөө Германы фэн гэсэн шүү дээ. Тэгээд тэнгууд би одоо нөгөө Баллак гэдэг байдаг шүү дээ. Баллак. Михаил Баллакт би амар туртайсан байхгүй юу? Тэгэл германчуудын нэг онцлог нь тэр үед нөгөө гадны лигт ерөөс тоглолдог. Дандаа өөрийнхөө Бундслигаадаа тоглолдог гэсэн. Бараг ганц хоёр л одоо Лемон гэж нэг хаалгачлахаар Арсеналын ч хаалгач байлоо. Бус нь бол дандаа Германдаа тоглолдог. Тэгээ Баллак бараг яг ингэж гадагшаа гарч тоглолдог юунуудыг цойлцсон байхгүй яг хамгийн анхны ингэж тэр нэг замыг ингэж нээсэн ч их юм амар их. Тэрнээс болж хүмүүсд гадаадд амар их тоглолдог болсон. Тэгээ Баллакт би амар туртахт Баллак Челсиэр орсон байхгүй. 2006 онд ч лөө. Тэгэл би шууд Баллак дург болчих юм чинь. Яг тэр шиг ингээд хүмүүсүүд ингээд нэг спотлайтанд ороод ингээд бүгд ингээд тэр хүн дуртай болчихгоот би яагаад ч юм ингээд адилхан хүмүүстэй адилхан тэр дуртай баймаргүй санагдаад ингээд зөрөөд идэх байхгүй. Яг тийм болоо яг тэрнтэй адилхан энэ хөгжимдэр ч гэсэн ингээд хүмүүсүүд юу сонсож чинь тэрийг нь би ингээд сонсмооргүй санагдаад ч юм уу те. Өөр юм хүмүүс ямар хөгжим хийж чинь тэрийг нь би хиймээргүй өөр юм зөрж хиймээр санагдаад идэх байхгүй. Тэгэхээр энэ бол яг сайн ч зам байж магадгүй муу ч зам байж магадгүй мэдгүй штэ. Зүгээр л миний нэг дотор байдаг тийм юм. Тэгэл яг тэрнтэй адилхан л миний хийж байгаа хөгжим ер нь аль болох зөрхгүй л идэг гэж магадгүй л.
Гэхдээ яах вэ? Тийм. Гэхдээ саяных бол гэхдээ яг асуултанд бас хариулсан хариулаг өгөх дэлхийн нэрсэн шүү дээ. Гэтэ яг уран бүтээлч яг юм хийж байгаа хүнд бол яг уран бүтээлч хүнд бол ялангуяа тий ялгарх нь илүү давуу талтай байх л та тий. Ялгарч ирсэн эцээц тэгээд ялгарх. Тэгвэл яг адилхан нэг урсгал ерөнхий урсгалыг дагаад яваад байхгүй тий. Тэгээ одоо сүүлийн үед яг trap хөгжим гэж яриад байгаа шүү дээ тий. Trap гэдэг одоо энэ Trap хөгжим гэдэг одоо яг юу гэж би бас энийг жахаагаас асуусан л та. Флагаас. Тэгээд чи бас юу гэж тайлбарлах вэ? Trap хөгжим бол одоо тэгэл ер нь бол соёл болчих тээ, culture болчих. Тэгэхээс нөгөө анх бол угаасаа тэгэл за би чи нэг бас өчнөл дэвтрүүлгээр ярьж исэн л та. Анх бол зүгээр нөгөө trap гэдэг чи угаасаа нөгөө хар тамхи ер нь хар тамхитай холбоотой шүү. Хар тамхи одоо trap house гэх юм бол яг хар тамхиа тэнцэнэ хийдэг те. Кокаин, crack cocaine хийдэг гарууд нэг юм сүнцэн байш дотор нууцаар ингээ хийж идэг. Тим юмыг trap house гэдгүйсэн. Тэгэл trapping гэдэг чинь бол ер нь бол ингээл хар тамхи зарж мараал ингээл тэр юмыг хийж байгаа шүү. Тэр нэг амьдралын юм маягийг. Тэгээ тэрийгэ дуулж байгаа нь болохоор trap music байсан анх. Тэнгуутаа ерөнхийдөө голцоо trap music болохоор нэг нөгөө хөгжмийнхээ элементүүд нь арай өөр гэдгүйсэн те. Угаасаа өмнөд зүгээс Атлантагаас гаралтай юм чинь өмнөд зүгийн тийм нэг бөмбөр арай нэг удаан хэмнэлтэй дээ шүү дээ. Тэгэл нөгөө 808 гэдэг бас мас кик ашиглаад ингээл яг тийм байсан. Тэгэл сүүл рүүгээ одоо миний яг бодоод байгаагаар бол trap гэдэг бол одоо яг хар тамхи мамхтаач биш. Тэр хөгжмдөөч биш болцсон баха. Одоо зүгээр trap гэхээр зүгээр л яг нэг баг жанрч биш зүгээр яг түр хэлсэн шиг тийм culture те нэг соёл болцсон одоо яг одоо ер нь баг орчин үеийн баг бүх хөгжмийг орчин үед хийж байгаа хипхоп одоо одооны new school ч юм хайшин те тэрийг л ер нь баг нийтээр нь одоо баг хүмүүст бол яг дэлхийд даяар бол зүгээр л trap л гэж ойлгоод байгаа шүү дээ ер нь бол. Гэхдээ яг trap гэдэг чинь амар угаасаа жоохон ойлгоход хэцүү л зүйл л дээ. Одоо чинь old school ямар хөгжмийг old school гэх вэ гэх юм бол ямар ч хөгжмийг old school гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Ямар ч хөгжмийг new school гэхэд хэцүү. Яагаад гэвэл яг old school гэдэг чинь ийм хэмнэлттэй энийг old school гэдэг ингэж хэлэхгүй шүү дээ. Яагаад гэвэл 80-аад онд 70-аад онд DJ-нэрийн хийдэг байсан юм чинь old school байсан те. Тэр үед 80-аад онд Run DMC гарч ирэхэд LL Cool J гарч ирэхэд 80-аад онд шүү дээ. New school байсан шүү дээ. Тэр хөгжимд Run DMC чинь new school хамтлаг байсан те. 90-аад онд арай хэмнэлэн дахиад өөрчлөгдөнгууд 80-ад оны Run DMC чинь old school болчихж байгаа тий. Тэгээ 2000 он гарахад 90-ад оныхон old school болчихж байгаа. Одоо 2010 он гарахад 2000 оны одоо яг new school Dirty South гэдэг байсан. Одоо яг нөгөө old school Wu-Tang-ийн үзэн яддаг байсан. Одоо Soulja Boy мой ч юм уу тий. Яг тиймэрхүү яг Dirty South хэмнэлтэй хөгжмнүүд чинь одооны old school болчих шүү дээ. Одоо old school hip hop гэх юм бол Nelly тий. Nelly одоо Soulja Boy юу гэдэг те. Тэд нар бүгдээрээ орохоор 36 Mafia дээр орохоор болчихж байгаа шүү дээ. Тэгэл 2030 он гэхэд 2020 оны хөгжим чинь old school-да тооцогдол болж шүү дээ. Яг тэрнтэй адилхан trap гэх юм бол яг энэ хөгжмийг trap гэж хэлнэ. Энэ бол trap биш гэхэд амар бас сонирхол болчихж байгаа юм л та. Тэгэхээр одоо миний бодлоор одоо гарч байгаа ер нь яг тийм өмнөд зүгийн гэхдээ мэдээж тэр нэг жоохон элементүүд байгаа шүү дээ тий. Одоо яг Атлантагийн хөгжмийг сонсох юм бол Нью-Йоркийн хипхопуудаас шал өөр гэдэг тий. Одоо Нью-Йоркийн одоо Jay-Z-гийн хийж байгаа хөгжим ч юм уу тий. Nas ч юм уу эсвэл одоо орчин үеэс хэм байдیں۔ За зөндөөл хүмүүс байна. Тэгэл одоо YG эдэр ч бол яг нэг West Coast дугаалттай байгаа шүү дээ. Тэг яг нэг үндсэн тэр флейвер бол хадгалж байгаа. Тийм болохоор тэрүүгээр нь л ярих бах. Одоо тийм болохоор trap хөгжим бол угаасаа ер нь бол жоохон яг ойлгомжтой л да. Яг би бас юу ч тайлбарлах юм мэдгүй. Гэхдээ яг нэг хөгжим сонсоод ингээ ойлгоод идэх хүмүүст бол энэ ер нь бол жоохон trap яаж шít гээл те. Аашч шít гээл те. Ойлгох чинь. Тэгэхээр одоо чинь YG-гийн одоо амар тийм West Coast хэмнэлтэй те DJ Master-ийн битэн дээр өгсөн тийм дууг яаж ч утсан trap гэж хэлэхгүй шүү дээ. Тийм болохоор жоохон ойлгомжтой л да. Гэхдээ гэтэл ойлгомжгүй. Гэхдээ бас яг одоо өнөөдөр энэ trap биш гэж хэлэхэд одоо амар хэцүү болсон л байхгүй. Яг бол бүх рэпрүүд одоо бол хар тамхи зардаг, би тэгж үссэн гэдэг юмар дуулдаг те. Одоо ямар ч хөгжим дээр байсан, ямар ч харууд угаасаа л нэг би багасаа л юучгүйгээс эхэлсэн, би багасаа л юм байсан, би одоо харин мөнгөтэй болсон гэдэг түүхийг дуу болгон дээр л дуулдаг шүү дээ. Тийм болохоор
тэрийг одоо trap шууд гихин цаашаа тэгсэн мөртлөө бас trap биш гихин цаашаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо яг энэ бол trap, энэ бол old school, энэ new school гэж ярихтаа л жоох хэцүү. Тэгээ тийм болохоор ер нь тэр нэг нэр одоо Томьёог бол нэг заавал нэг тийм Томьёон доор байх гэдэг хэрэг байхгүй те. Хүн чихэнд нь юу гой сонсог чинь тэрийгээ сонсоол. Тэр чихэнд юу гой чинь тэрийгээ хийгээл байж болно шүү дээ. Гэтэ нэршлүүд бас яг тэгээд цаг үеэс хамаараад өөрчлөгддөг юм шиг байна тий. Одоо трапи одоо үүсэл нь бол тэгэл хар тамхины тийм байсан гэж одоо ийм болчлоо гэж байна. Инди гэдэг чинь бас анхандаа зүгээр independent artist одоо тий. Independent одоо тийм одоо жанр хэлдэг байсан чинь одоо зүгээр өөрөө бие дааж одоо гаргасан. Тий, ямар нөгөө одоо лейбл компанитай гэрээ хийгээгүй өөртөө зүгээр шууд унтлагын өрөөндөө идэх юм уу тийм баг. Одоо гэсэн чинь инди гэдэг чинь тийм жанр болсон. Баг урсгал шиг болсон тий. Тий, инди гэхээр нэг ингэж дуурдаг гэсэн нэг тийм байсан шүү дээ. Нэг л тийм. Гитар тэгэл яг тийм Томьёон доор бол яваад ах хэрэг. Хуураад явчихдаг гэж байна. Гэтэ манай Монгол улс одоо 3 сая гаруй хүнтэй тий. Тэгсэн мөртлөө хөгжмийн хувьд бас айгүй тийм их хөгжим гаргадаг тийм улс юм шиг байгаа маа тий. Яг нэг хүн жижигхэн ч гэсэн гараад тий. Жижигхэн одоо цөөхөн хүн амтай ч гэсэн одоо ингээл яг бид нар бас яг манай үеийнхэн бидний дээд үеийнхэн ч юм уу. Тэр нь Улаанбаатар хот гэдэг чинь өөрөө бүр яг юм урлагийн тогоо шиг байгаа даа бах тий. Бараг нэг одоо ингээл нэгдүгээр хороолын бараг нэг байрны орц олгонд хамтлаг байдаг байсан гэдэг шиг л тий. Ингээл хотын төвч гэсэн ингээл монголчууд ч өөрсдөө нэг амар тийм амбицлаг ингэж өөрсдийнхөө юмыг ингэж хийх туртай, дээшээ гарч ирэх туртай хүсэлтэй. Тийм болохоор ч тэр нөгөө тамийн тоогоо гэдэг юмгаар яриамаар үсгдсэн л ах. Угаасаа бүгд ингээ яг амар буцалж идэг те бүгд өөрсдийн гэсэн нэг юмараа дээшээ гарч ирэхийг хүсдэг. Тэнгууд ингээд гадаадад амар олон хүн амтай чинь хятад ч юм уу те. Тинчээ чинь бүр хэдэн зуун сая зүгээр л ингээл нэг урсгалаараа бийждэг хүмүүс байгаа ш те. Монголчууд болохоор цөөхөлийн мөртлөө бүгдээрээ ямар нэг онцгой юм хийхийг хүсдэг, өрсөлддөг. Тэр чинь бас сайн чанаралтай тийм л байх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгвэл юм унтаа байдалтай байх юм бол тэгэл хөгжихгүй шүү дээ. Тийм тий. Залуучууд тэгээд бас нөгөө манай одоо бид нар чинь ингээл бас амар гоё үе төслөө шүү дээ тий. Баг багт одоо янз бүрийн хөгжим одоо гадаадын одоо соёлууд бас ингээл орж ирсэн тий. Бас нэг талаараа бас жоохон хүмүүс бол ингээл хэд гадны соёлд авцсан гэдэг ч гэсэн бид нар тэр соёлыг бас өөр юм шүүлээд байгаа юм шиг санагдаж байгаа л да. Одоо ингээл тийм хипхоп хөгжмийг ингээл бас Монгол болгоол тий. Тэгээ сүүлдээ яг Монгол хипхоп гэдэг юу одоо гадаадын ямар сайт дээр үлээ бас ингээл Монголын хипхоп scene гингүүт ингээл артистууд ингээл гараад ирцэн тий. Ийм дууралттай энэ иймэрхүү юу жанраар хийдэг, иймэрхүү урсгалаар дуулдаг гэдэг бас Монголд одоо хипхопын одоо тухай гэлөө нэг тийм баримт кино байдаг шүү дээ тий. Нөгөө Jenny G энтер ингээд тэр чинь юу лээ? Тий 2000 хэдэн оны. Ер нь баг 10 жилийн өмнөх те тэр чинь Mongolian Bling. Тий ер нь тэгэл яг гадаадаас угаасаа тэгэл нэг хэдэн жилд нэг удаа нэг хүмүүсүүдийг сонирхол бас ирдэг л. Саяхан ч гэсэн нэг Alex Demora гэсэн нэг зурагчин ирсэн. Тэр бол өчнөө одоо Английн тэгээд бас Америкийн одоо артистуудын зураг мургийг авч исэн. Амар мундаг хүн өөрөө ирээд зураг Монгол рэперүүдийн бас зургийг авсан юм лээ. Тийм надтай ч гэсэн холбогдсон би болохоор нөгөө зөрдгөөрөө тэгээд за бүгдийг авахулж байгаа. Би орж авахгүй гээд тэгээд ороогүй л дээ. Тийм. Тэгэл одоо тэгээд подкастндаас олон хүн өрхөөс өмнө өөрсөндөө одоо баяртай байна. Бүгд орд юм чи би орохгүй гэж хэлсэн. Тийм. Тэгээд гоё хөгжмнүүд ер нь тэгээд нэг яагаад тийм олон нөгөө нэг юм амбицтай хүмүүс байхаар ч яг бие бинийгаа хурцлаа те. Ингээл хурдтай бас яг нэг талаараа бас нөгөө бие бинийгаа жоохон яаж байгаа өрсөлдөж байгаа ч гэсэн те. Тэр бол бас яг эцэс тэгэл нөгөө хүмүүс бие бинтэйгээ өрсөлдөж байна гэдэг чинь бие бинийгээ л сайжруулж байна л гэсэн үг шүү дээ. Одоо ер нь хэр өрсөлдөөн байгаа гэж харж. Ер нь одоо ингээд цаашдын чиг хандлага ер нь яг юу гэж одоо харагдаж байна. Ер нь хитийн төлөв. Тий. Одоо ингээд баг хэдэн жил рэп хийж 12 жил болчихлоо шүү дээ. 2007 он 12 3 жил бол. Яг уу гэдэг бол бага хугацаа биш шүү дээ. Өмнө одоо те нөгөө яг 2000 оны ихэр ч юм уу Lumino, I Stop гэл бүх одоо манай дээд үеийн ах нарын хамтлагууд дийн үед зах зээл дээр одоо ямар өрсөлдөөн байдаг гэсэн бид нар бол мэдэхгүй шүү дээ те. Бид нар зүгээр сонсоол явж идэгсэн болохоор өмнө нь бол жоохон бага байсан. Одоо л амар өрсөлдөөнтэй байгаа гэдэг ч юм уу эсвэл өмнө
амар исэн одоо жоохон гайгүй байгаа гэдэг ч юм тэгж хэлэхэд бол угаасаа хэцүү. Тэгтээ яг хуу өмнө бол ямар гэдэг байсан мэдгүй. Өмнө өрсөлдөөнтэй л байсан баг. Одоо ч гэсэн яг тэр чигээрээ л өрсөлдөөнтэй байгаа. Одоо бол бас өрсөлдөөн ер нь бол их шүү дээ. Яг ялангуяа одоо нөгөө юуны үе одоо яг интернет одоо сошиалын ирэн үед бол яг амар хин илүү давмгайлах нь гэдэг нь бол амар чухал болчиход байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол өрсөлдөөн байлгүй л яах. Өрсөлдөөний үед ер нь танаахан яаж ингэж практицаараа гээд өрсөлдөөн дунд ингэж бодтой байгаад байна. Одоо та 2009 оноос хойшцаа ингэж 100 ингэж энгийн залуучууд практицууд байсан байгаа шүү дээ. Жишээл бадал ч юм уу би ч юм уу ингээд хин ч идэв тий. Бүгд бас нэг бүлгүүдтэй бүгд л амжилтанд хүрэхийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд явж хахад ингээд шигшигдээл одоо ч подкастыг зөндөө залуучууд сонсож байгаа шүү дээ. 10 жилийн хүүхдүүдсэн практицаараа бүгдээ хаалын хэдэ гэж ботроо бодоод бүгд мөрөөдөө шүү дээ юм уу. Бүгдээ тэдэд дундаас чинь зарим тохиолдолд нэг нь л амжилтанд хүрэл бусд нь идэм ингээд танах болохоор ингээд лоочсон гэхээр ингээд бөөнөрөө ингээд жигд яваач гэдэг юм уу. Нэг хоорондын харилцаанд ч юм яг та нар анхаас яг яаж ингээд онцлог юугаараа өөр байгаан би гайхаад байгаа байхгүй юу. Бата гинж юу гэж бодож байна. Бид нөгөө дандаа хоол идэхийнхээ өмнө ингээд гар гараа бариад мөргөлөд тэр нүдээс зүг сонсч ин өгтөлээ тэр жаа. Залбираш. Яг юу гэж бодож байна? Гартаа. Мэдгүй. Тэгэл тэр чинь яг фракцтач биш л дээ. Ерөөсөө нэг фракцтач биш. Тэгэл хувь хүний л одоо хувь хүний хичээл зүтгэл хувь хүний яг хувь бүгдээр одоо за ингээл нэг фракц ингээ 10 хүн байлаа гэж бодоход те. Аруулаа ингээ хамтдаа ч гэсэн аруулаа бас хувь хүн талаасаа одоо дисциплинтэй те. Тэгээд ингээд хичээл зүтгэлтэй юутай ер нь ингээд яг юм нэг юмныхаа төлөө тууштай яваа тэрэндээ дуртай байгаад хамгийн гол нь дуртай гэдэг чинь амар keyword байхгүй хамгийн чухал үг дуртай байгаад тэгээд тэгж тууштай хийсээр байгаа л одоо ингээд амжилтанд хүрэх бах. Тэгэхгүй зүгээр фракц гэдэг утгаараа ингээд хамт назгааруулах юм бол тэр чинь тэгэл амжилтанд хүрэхгүй байхгүй тий. Тэгэхгүй яг ингээд хувь хүн өөртөө ингээд за би ингэх ёстой гэдэг юунууд нь ер нь бол бас нөгөө яг түрүүний яриац амбиц гэсэн шүү дээ. Яг амбиц угаасаа байгаа хаа. Ер нь бол ингээл бөөнөр лоочсон крүү гэж явсан ч гэсэн Бата бол яг хипхопоо болоод амбицлаад UB comedy-г явчихж байгаа шүү дээ. Яг тэр нь ингээд Батад болсон байгаа байхгүй. Тэнгууд би бас ингээд нэр мэрээ солиод за одоо гинжин тэгээд ингээд өгцөг мүзик гээд ингээд амбицлаа явчихж байгаа шүү дээ. Тэр нь бас ингээд болсон юм шиг те. Тэгэл ингээд ерөнхийдөө ингээд бүгд ингээд амбицлаад өөр өөрсдийнхээ бас нэг жоохон салаа карьеруудаа ингээд хөөгөөд тэгсэн мөртлөө хизээч нөгөө бивэнтэйгээ хагаралтаж магаалтахгүй ингээ яг крүүрэл байждаг уулзах үедээ уулздаг яг тийм байсан болохоор энэ дээр яг нэмж хэлэхэд нөгөө лоочсон гэдэг яг юуг бол яг хин нэгэн гэж нэг өмчлөөгүй те зүгээр ингээ бүгднгийнх нь ингээ зүгээр ингээ бүгдээрээ лоочсон гэдэг тийм те чи ч гэсэн лоож болно гэтэргээд яг ингээ тэр юуг бол айгу тийм өргөн тийм сул чөлөөтэй ойлгосноор бас юу гэж болох юм те. Яг бид нар нөгөө яг лоочсонгийн хамтлаг гэдэг шиг те. Манай хамтлагаас гарцсан шүү. Манай хамтлаг руу орсон шүү. Шинээр гишүүн авсан гэдэг ч юм уу те. Тийм яриа ерөөсөй байхгүй. Уус тийм байдаг ч хөө. Зүгээр л одоо багаасаа ингээл нэг 5 6 найзууд ингээл найзлал зүгээр найзууд яваад байдсан шүү те. Тэднээс ямар ч ялгаагүй л байхгүй. Зүгээр тэд нар нэргүй бид нар болохоор зүгээр дундаа ингээд нэг нэртэй л байхгүй. Тэгэхээс яг тийм л бид нар очихсан. Хагаралдаж бариагүй гэж байгааг яг цаад ус юу шалтгаансаа ярианаас тодорхой харагдлаа л да ер нь яг бүгд ингээ бие даацсан. Тэгээд бүгдээрээ тустай явж идэг. Заавал нэг ин голдоо нэг ин булаацалтаад байх юм байдгүй. Тэгээд одоо хэдлээ заавал ингэх хэрэгтэй байна. Нэгнийхээ санал зөрж мөрөөл те. Нэг одоо бөөнөр ингэх хэрэгтэй байна тэр гэдэг ч юм уу. Тэгж бие биендээ шахахгүй. Нэгнийхээ зам руу бас хүндэлсэхгүй те. Ямар нэг юмд хамтдаа ингээд оруулах орохгүй ингээл чаргууцалтаад байхгүй тий. Яг тэр нэг лоочсон гэдэгтээ нэг амар ач холбогдол бүр өгөх гээд байх байраад хэрэг байхгүй тий. Одоо манай Гофо байна те. Гофо бол одоо Stardust гэх брендийг үүсгэн байгуулсан. Одоо сүүлийн үед гарч байгаа клипнүүдээр Stardust гэл хаасайг л харж байгаа байлгүй те. Одоо энэ бодвол энэ юг бас хийсэн л те. Тэгээ энийг болохоор яг Жохогийн Элтлит гэх клипэн дээр зориулаад зүгээр юм тусгай хийсэн самцаага би бол ингээд байнга айгу зүгээр л ингээд өмсөөл тий. Гэтэ нөгөө
энэ лоочсон гэсэн логог жоохон дээшгээл хадах хэрэгтэйсэн юм шиг санагдаад. Харин Цээж тий. мөөм авцсан дээр тий Тий. цээжин дээр. Тий, ер нь бол ингээд нөгөө Арай доороо. клипэн зориулаад яаруул хийсэн шиг. хийсэн. Гэхдээ хамаагүй зүгээр Тийм, ингээд өмсөөл явж Жоо байгаа. хөгшрөөд ингээ мөмөн унчхаараа бас мөмөн дээр ирэх юм шиг. Харин өөрөө амар лойчсон байгаа зү. Тийм, тэгэхээр одоо манай Гофо бол одоо яг анх бол бид нар чаа хамт Гофо ч анх үгэлж илөө. Тий, үгэлжээснээ сүүлдээ бидний ингээд нөгөө клипийг хийдэг болоо тий. Бас өөрөө камертай тэгээд өөрөө эдитлээд ингээд бүр яг HD media тэр тий студио тий рекорд ингээд явж исэн. Тэгээд тэгснээ одоо болохоор яг ингээд Stardust brand гэдэг хувцсны юутай болсон байгаа. Хувцсны дэлгүүр нь одоо нэгтлгүүрийн зүүн талд байгаа бас та бүхэн орж үзээрэй тий. Клипэн дээр зөндөө харсан байлгүй. Тэнд гоё бараанууд зарагдж байгаа. Лойчсны 10 жилийн өмнө бүр тусгай юм бас цуврал гарах гэж байгаа. хувцсны цуврал гарах гэж байгаа. Тэгээ тэрийг бас орж тий аваарай. Хамгийн гол нь лойчсон гэдэг юм ерөөсөл айгу тийм өргөн тийм ойлголттой болгоо тий. Тэгээд энэ чинь гэхдээ яг бас ингээ хараадсан чинь ер нь бол нэг заагүр дээр энэ лойчсон гэсэн бичгийг нөгөө талаар нь бур доош нь харуулад биччихвэл гоё юм тий. Тийм үү? Тий, upside down. Тэгвэл бүр лойчсон юм шиг. Тийм. Үгнийхээ утгыг гоо тий. Тэгээ лойчсон гэдэг үгийг бас айгүй гоё яатсан юм шиг санагдаад байдаг шүү дээ. Энд чинь бол одоо хөгшин хүмүүс л одоо бидний эмээ өвөл хэрэгэлдэг байсан үгийг бид нар энэ үгийг ингээ гээгээд мартаж болох байсан те. Гэхэд энэ үгийг бид нар ингээд одоо утгын жоохон одоо шинжилээд гэх юм уу те. Одоо яг утга нь бол байж байгаа л да. Гэхдээ тэр утган дээр нь дахиж нэг утга нэмээд ингээд нэг юм хэрэглээнд байлгаад амьд байлгаад байгаа гэж бас бодож байгаа. Энийг бол нэг хүмүүс өдөр тутмын ярианд бол нэг ашигладаг байхаа. Тийм шүү дээ. Тэр нь настай хүмүүс л ашигладаг шүү дээ. Сонсож байгаа хүмүүст хэлэхэд нөгөө хүмүүсөө зарим хүмүүст болохоор лойчсон гэдгийг нөгөө ойлгочихсон гэдгийг тонгорох байна гэж ойлгоод идэм шиг үлээ. Тийм бол бас ерөөсөө биш гэж энэ дашрын хэлмээр нь лойчсон гэдэг бол яг лойчсон гэдэг үгээрээ л лойчсон гэдэг утга харуулгаа. Ер нь яг ямар утгатай сонсож байгаа мэдэхгүй хүмүүсээс л бас нэг тайлбарлаж өгч. Одоо ингээл нэг имэмээр ярьдаг байсан шүү дээ. Өө тэр яг хороолоо орсон чинь бөөн лойцсон хүмүүс дотор нь сууж ийн гэдэг нэг тийм өөр замаа алдаад ингээ замбрааг ингээ юмач хийдгүү. Тиймэрхүү утгатай байхгүй ер нь бол. Тийм. Тэгээ яагаад бид нар тэгж өгсөн бэ гэвэл мас шиг лойцсон тий. Тэр үед бол зүгээр бид нар албаар л одоо яг төрөний бас одоо би яг нэг хэлсэн шүү дээ. Зөрүүдэг тийм зөрдөг шиг нэг өөрсдөө амар мундаг лаг те амар тийм лаг нэр өхийн оронд эсэргээр нь амар тийм бүтггүй гарууд юм шиг тийм нэр өгчийгээд бит хоёр ярилцаал. Тэгэл ер нь лойчсон гэдэг. Одоо яг Фантаны Потала гэдэг хоолны газар ер нь бол үүсэлтэйч жилэндээ баг. Тийм Потала ч гэсэн өвчий те одоо хүртэл байсаар байдаг те. Тийм лойчсон гэдэг таад яг ингээд лойчсон гэхээр таад цаанд орсоо сүултээ яг тэр манай хамаатны хичээнд очиж байгаа. Тэгсэн чинь ингээд хүүхдээ зэн чи яасан лойц амтан байна. Чи юу илээ гэж бодож байдаг ш. Цаана бид нэр гарч ирээ. Тэр игээл настай өгчтэй лойчсон гэж яриа ш. Хүүхэд нь баярлаа ш. Бид лойцсон тэр шиг байсан. Тий. Улам тэгж хийлгүүлэх гээд улам тэгж ихчтэй хийлгүүлэх гээд бүр бүтэхгүй юм хийгээд байдаг таацтай. Тэгэл бахан зөрүүдл юмнууд цугларсан л байна л да. Манай энэ подкастын нэр ч гэсэн айгүй зөрүүд нэртэй байна. Тэгээд битгий сонс гэдэг сонсож байгаа хүмүүс ч гэсэн бас айгүй зөрүүд хүмүүс ах. Хүмүүс уусаа ер нь тийм цаанаасаа тийм нэг зөрүүд зантай байдаг шүү дээ. Одоо яг батаач гэсэн нөгөө комеди дээр ярьж захтай хэлдэж шүү дээ. Ингээд яг айршаа зугаах гэж байж хат над угаачаараа гэлчин бүр угаамаргүй санагддаг гэ тэ. Цаанаасаа л нэг бас тийм бас хүмүүс байдаг юм шиг л. Энэ reverse psychology гэдэг ямар нэг хоройтой жимс амттай байдаг гэд хэлж байдаг шүү дээ. Тэр шиг юм болохгүй юм руу дайрдаг шүү дээ. Тэгэхээр юм орж ирдэг юм шиг байна. Тийм байна. За манай юуны гинжингийн бас яг дуу зохиох одоо энэ үйл явц яаж явагддаг талаар бас ярилцъя л да тий. Анх яаж идэг байсан бэ? Одоо ер нь ямар хөө анх идэг байсантайгаа л ер нь адилхан байгаа төө зүгээр л дуу бол тэгэл янз бүрээр л бүтэн л дээ. Заримдаа аяа сонсож байгаа дүүгээ бичих үе юм те. Заримдаа болохоор бичсэн үгэн дээрээ ая тааруулж хэлгүүлэх үе юм. Заримдаа билээ аян дээр хуучин үгээ жоохон зарим үгийг хасч масаад ингээ янзлаад тайраад ингээд янзлаад
тохируулаад болгох үе байна. Янз бүр. Заримдаа залбирч байгаа. Сүүлийн дуу сугасэл дуу яг яаж битүү үг ая. Сугасэл бол угаасаа нөгөө Miss Sam-тэй энэ мөчгээд нэг дуу хийсэн байсан шүү дээ. Тий. Тэгээд тэр дуу юу ийс. Тэр дуу ер нь бол тэгэл хүмүүс нэлээд хүрсэн шүү дээ. Хүрсэн. Тэгэхээр нь давраал. За одоо дахиад хоёлаа дахиад нэг яг энэ шиг ингээд гоё тесрэлт хийх үз дуу хий гэж бодоод ярилцаад тэгэл ямар хуу дуу их вэ? За жоохон одоо жоохон хурд имлэлтэй одоо нэг жоохон нөгөө энэ мөчийн албаар тийм old school нэг хуучны одоо Ashanti жаруул маруулын дуу шиг тиймэрхүү тайпны дуу байсан шүү дээ. Тэгээ одоо жоохон арай орчин үеиг болгоод дуулаа. Тэгтээ хайр зүгээр хайр дуулахгүй бай. А тэгтээ жоохон бас мэдээж хайрын тийм юу сэдвтэй тий. Сэдв жоохон оруулъя. Тэгтээ хайрыг арай өөр өнцгөөс нь дуулъя. Гэт тэгэл ярилцж байгаа л тэгэл үгээ бичээл тэгэл аяа нэг гадаадын дуу мөн сонсож байгаа л иймэрхүү юмлтэй ойлгоо юм байна гэл тий. Бөмбөрийн сонсож байгаа л за ерөнхийдөө нэг иймэрхүү гэл нөгөө ID-г авчиж штэ тий. Тэгээд нөгөө beatmaker-тэйг ярилцаал ерөнхийдөө нэг иймэрхүү BPM-тэй хурдан имлэн иймэрхүү тэгээд дээр нь жоохон тийм иймэрхүү дуурал мооролт ингээд лаа гэл тэгэл болгоол тэгэл хийсэн дээ. Үгээ тойр тусдаа бичсэн үү? Ер нь бол тэрэн дээр бол ерөнхийдөө би одоо Miss-тай хийхээр ерөнхийдөө би нөгөө рамыг гаргах чаддаг юм дандаа. Яг үндсэн юуг нь blueprint суурийг нь гаргаад тэгэнгүүтээ тэрэн дээр Тамира өөрийнхөө нэг бас Тамира ч өөрийн гэсэн өнгө аястай имижтэй байгаа штэ өөрийн гэсэн нэг төрөлхлөр юмнуудаа тий. Тэр Miss-тэй Тамира тийм Miss-Sam тэрийгээ ингэж жоохон дээрс нь одоо өөрийнхөө соосолж жоохон цацж өгж байгаа гэсэн үг байхгүй миний хоолн дээр. Тийм тэгэл чанаал гэсэн үг л дээ. Тэгээ тэр яг тэр дууны бас ер нь санаа нь айгүй гоё санагдсан л да. Хоёр ингээд найз юм шиг байгаа тий. Би эндээ ингээд зөвлөгөө өгөөд ингээд болохгүй байна тий. Тэгээд уцаар ярьж байгаа. Ингээд тэр бол айгүй гоё тийм тэр бас нөгөө Монгол амар монголчлгүй дэлхийд ер нь амар түгээмэл зүйл л та тий. Нэг нь ингээд найз охин найз бандаасаа салчаад найз руугаа яриад мажин гिचлээ стрессээр унчлаа тэргээ ярьдаг. Тим юмыг л ер нь дуун дээр буулгасан гэсэн үг л дээ тий. Хоёр үеэлүүд гэж үнэн үү? Үеэлүүд би яг над нөгөө үеэл бац худ итер гэдгийг нөгөө юунуудыг яг утгыг нь сайн мэддгүй маа. Cousin ч биш. Энэ нөгөө эхнэр нөхөр хоёрын худ хоёр тал үзүү. Тийм ходод. Та нар ямар хот юм бэ? Хот гэдэг дуу гаргах юмсэн шүү. Дараагийн ходод гэж. Ходод. Зүг тэр доос одоос хүмүүс амар. Тий одоо баг сая өргөцөлж тээ. Сарын дотор сая хөрнө. Тэр дөнгөж гараад 673 байлээ. Тийм энэ ч баг хит хонж байгаа юм бэ? 7 хонж байгаа юм. Өгөө. Яг 12 он ч. Тэгэхэд бол 600 хэд гэдэг бол үнэхээр бүүн байна. Тий гадаадын одоо суперстарууд л одоо тэр клипийн зураг авалт маалт бол бас л гоё болсон бэлээ. Харин тэр нөгөө амар хүүтэн угаас хүүтэн орцсон байсан үед хийсэн аахгүй тэгээ нөгөө дээвэргөө тэгээ би ингээд юм цагаан шивтэй Тамира ингээд цагаан шивтэй тэгээд ингээл нөгөө байш машны гадаа нөгөө клипний зургийн үеэр ингээл зогсож штэ тэ тэнгууд ингээд хүмүүсүүд шоолоцсох яг клип хийж байгаа гэдэг мэдгүй зүгээр л бит хоёр ингээл амар нэг сааг дээвэргөө ингээл хөөр мангар хүүтэн зүгээр ингээд нэг онгороод байгаа юм дуулаа тэгэж бодоод за бас болоочтэй тэгж мэгэл юу гэдэл хүмүүс нэг тэгж зүрх мөрөөсөн шаалж моодоод энэ хоёр бүр ямар хөрц хоёр вэ гэдэг ч юм уу тийм тэгээд тэд нар одоо нөгөө энэ клип үзээд клип байсан юм байна гэдээ ойлгох байхаа. Гинжи юу нэг хизэнээс нэг тийм жоохон экспериментал янз бүрийн туршиж үздэг байсан юм санагдаад байгаа тийм. Нэг 2009 оны үед юм уу бид нар чинь нөгөө Memory-ноос memory, Bluetooth-нээс Bluetooth-тэй эсвэл нэтээс татвал нэг 4 shared мэрэд гэдэг нэг сайтаас татдаг байлаа шүү. OG санаж идэг. Тий, гинжингийн одоо яг ямар дуу байл нэрийг санахгүй байна нэг юм. Айгу сонио тэр дуу бүр амар өрмөц санагдчихсэн. Тэр үчиг Easy Lock гэдэг нэртэй байсан тий. Тэгээ нэг юм чи бол юу, би бол юу лээ. Чи бол шуу, би боллоо гэх. Тэр чинь ямар нэртэй дуу юм. Хийсэн зүйлс яг мөн гэсэн. Тэрийг бас аягүй сонсох дуртай байсан. Яг дуунууд дундаас ингэ шал өөр дуу байдаг гэсэн аахгүй. Тэр одоо яг ямар ч жанр гэх юм тэр дуу одоо. Тэр яг хөө тийм зүгээр л бас бодож байгаа л одоо
өөрийгөө л дөвөл хийл гэж бодоод би бол тийм бол тийм. Гэхдээ тэр дууны яг сайн сонсох юм бол онцлог нь тэр дууны яг би бол тийм чи бол тийм гэж хинж бичиж штэ тий. Өөрийгөө магтаал нөгөөдөө дормжлол хинж бичиж. Тэр дууны яг онцлог нь болохоор яг нэгдүгээр бадаг ч юм уу тий. Яг нэг бадаг нь ингээд бүхэлдээ яг нэг раймер төгсдөг байхгүй юу? Яг дандаа 16 мөр байгаа штэ. 16 мөрүүлээ одоо үүс, нүүрс, дүрс гэдэг дандаа үүс гэдэг тийм сүүлээр ингээд дандаа төгсдөг байхгүй юу? Яг тэгэж олоход бол жоохон нөгөө бичгээ жоохон хэцүүлээсэн. Тэгэж жоохон халтхан явтаа. Одоо бол санахгүй шүү дээ. Би бол юу лээ? Би бол дийлгүр, чи бол түүс, би бол тамиг, чи бол үнс, чи бол юу чи бол шав, би бол күнз гэл нэг. Тий күнз тий яг тиймэрхүү эсвэл байсан. Нийт одоо энэ чинь яг нийт хэдэн дуу байна? Баримжаал бол нийт бүх дууга бодвол 12 жил зөндөл ба одоо тэгээд яг би чинь 2010 билүү 11 онд тоолж исэн. Яг нэг асуулт рэп map дээр тавьдаг гэсэн дуу мөн гэдэг. Тэгэнгүүт тэр үедээ 50 60 хүрсэн байсан шүү дээ. Тий. Тэгэхээр чинь яг 50 60 тавьсан тэр үед. За тоолооч ирэхгүй болсон юм надад тий. Тэгээд дундаас ингээд алуу болол тийм 200 бараг хөрөлөрөх бах. Гэтэ яг одоо нэт мэдэд байгаа ч юм уу тий. Над мад байгаа их юм бол цөөхөн л болчихсон л та. Тий. Гартаа бит хоёрын бас хийдэг байсан доонууд бас Бата бит хоёрын доонууд юм даа. Бата бит хоёр гэхэд нэг 15 6 дуу болчихж байгаа байхгүй. Нийт. Алуу. Тий, зөвөр нэг гартагийн хуучин компьютер дээр байж байгаа алга болсон. Нөгөө нэг мессенжерийн 5000-ын компьютер ландаас авсан юм зүгээр нэг юм жижиг микрофон дээр нь гартагийн дүүгийнх нь оймсогч лөө. Хийжсэн. Тэнгисийн оймсыг хийжсэн зөвөр өгүүлж мүглээ. Алан талан би юуны хэтэр гэдэг. Тий, би бол халах малах бас одоо хүн амьтан сонсоолохоос ичмэр доонод байдаг. Тэр бас зарим хүмүүсийг арай муухай хэлсэн байл. Харин тийм ээ. Байлаа шүү. Тэр дахиж бити олдоосаа гэж хүсэж байна. Олдсон юм дээ. Байгаа надад бол байгаа. Эцэг нэг цаг шахах. Бата бит хоёр бифтэй болох юм бол Батагийн карьерийг нас унгаах юм байгаа. Тэрийг шээ. Тэгээ зөв бит хоёр ч 90 сургууль сурдаг байсан. Тэгээ сургуулаа тараад хамт автобусаар явбал хүнсний орд дээр буугаал те гардийнх руу очиж мочвол тэгээд гэртэн зүгээр сууж байгаа л асуулт ороод асуулт рэп самбар гэ те асуулт самбар гэдэг ер нь одоо том сайт байлаа шүү дээ тийшээ орж байгаа л тэгэл аймай сонсоол тэгээд тэнхтэл тэр нэг юм уу нэг камераар ингээд нэг бичлэг хийсэн нэг далдганы тэр гэж үгээл те тэр бол YouTube дээр одоо хүртэл бид тийм тэр тэгэл зүгээр гэртэн байж байгаа л юу хийчдэг гэсэн те дуунууд хийгээл тэгээд тухайн үед чинь бас амар гоё юусэн яг одоо жишээ нь гардын ашигладаг байсан тэр миксер нь болохоор анх цэцэн ашигладаг байсан мөлөө те. Тэр миксер би өөрөө төрсөн өдрөөр аваар ахалчихсан. Нэг юм саарл том сүүлгээс Yamaha-гийн. Тийм Yamaha те. Зөв. Тэр чи би юу нэр тэр чин дараа нь би нэг цэнхэртэй болчлоо яла юм том цэнхэртэй. Тийм том цэнхэртэй болсон. Тэр цэцэг хийсэн мөлөө. Тэр чин TJ Entertainment байсан баха. Одоо ингээд энэ юуны миксер яг энэ том цэнхэрнээс. Ийм миксерүүд ерөөсөө айгу ховор байсан юм шиг байна тий. Тухай тэгэл одоо энэ нөө цэцэн нэг анхны альбом Америкт бичсэн миксер нь тэргээл ярьж илүү яажлаа. Гэтэ тэгээ Street Man-ийн нөгөө хин минээс тий. Энэ зэдрээс бас тэгэл миксерээ авах гал орцонд нь хүлээж энэ зэг явах гэсэн мэлээ. Явж ирсэн нэг юм цэнхэр байсан бас би нэг төрсөдрөөр ахуулсан Yamaha-гийн саарл яг иймэрхүү хэмжээтэй байсан. Тий. Тэр миксер чинь надад сүлд ирээд тэгээд тэглөө. Би ч танил мэдрэмжийг тэрүүгээр хийж өгсөн шүү дээ. Тийм. Гэтэ бас нэг мангар юм гэвэл энэ миксер биднэрт ямар ч хэрэггүй байсан аахгүй. Бид нар зүгээр ийм миксертэй үжиж ингэж дуу муу бичдэг. Энэ бол яг студийн юу гэдэг ойлголтоор ингэ авцсан. Эсвэл бид нар яг энэ миксерийг ашиглаж байгаа юм гэвэл зүгээр л микрофоноо залгацсан. Энэний оронд бид нар зүгээр ийм дөрвөлжин саунд карт аваад тийшгээ залгаал яачихсахгүй. Энэ миксерийн яг нөгөө энэ янз нарийн ширээ хийж хэрэглэхгүй зүгээр л зөв компьютер дээр нөгөө яг хинчээний хийх ёстой юмудаа ингээ хийчихдэг гэсэн. Тэр батат нэг компьютер ухаж байгаа билүү нэг баахан хуучны бичлэгүүдийг ч үзээ. Тэг яг нэг баахан бацаанууд байсан та яг нэг бацаа нэг бөөнөрөө сууцсан ингээ ингэдэг байсан гэж би тайлбарсан шүү дээ. Тэг яг нэг мангар том миксер тавьсан би бүр юу вэ? Чи бүр юу байсан мэт бүр пиано байсан мэт. Диж биш дижний юу байсан мэт. Одоо биш ийм миксер аахгүй. Бүлт. Тэгээд эн чинь одоо амар үнэтэй байдаг. Тэгээд нөө нэг том FM дундаа нэг мьют юмтай тэгсэн чинь зүгээр эднэр нэгийг аваад тавьсан ч шиг бүр. Тэгээд өөртөө ч аваагүй тэгэл хүн амтнаар авахулж юм. Тэгээд хүнээс авч авсан тийм. Тэгээд тэр үед нэг тийм л
байдлаар бичдэг байсан. Өмнө бүр одоо нэг фильм дээр бас бичүүлдэг байсан те. Тий. 102.5 дээр 102.5 Рата бас ах дээр Тэмүүл ах дээр бас орчин Солжаа дээр. тий. Тэр бол яг миний нөгөө хамгийн анх 200 гэдэг дуугаа би яг биччихсэн студи тоххой Amplloud гэдэг нэртэй студис яг 102.5-ын хажуу талд нь байдаг тийм нэг жижигхэн өрөө тэгээд нөгөө одоо Reg гэдэг Rata Bass гэдэг тийм Rata Тэмүүл ах байхгүй. Тэмүүл ах дээр очиж яг тэр 200 гэдэг дуугаа биччихсэн. Тэгэл тэрнээс хойш л яг программетрийн Rata Bass-аас асуугаад ямар програм дээр бичтiin гэсэн чинь өөрөө бол Nuendo гэдэг нэг програм дээр бичдэг гэсэн. Гэхдээ надад зүгээр энэ амар сурахад амархан гэх Cool Edit гэдэг нэг програмыг зааж өгөөд. Тэгээ тэрэн дээр Cool Edit дээр би яг Батапитер манад нөгөө home studio нэгээд тэнцэнэ бичсээр хагаад Cool Edit дээр бол би яг нэг хамгийн анхны нөгөө цомог хийсэн шүү дээ. Тэрийг яг өөрөө бичээд өөрөө үг юуг нь бичээд аяа нь бол бас энэ тэндээс олоо тий. Заримдаа бүр өөрөө аяа хийдэг. Тэгээд Cool Edit дээр өөрөө бичиж авангуудаа тэрийг бүр mix master яг бас одоо юу гэдгийг амар супер мэрэгжлийн биш байсан ч гэсэн тий нэг цомог гарах юм шиг тийм нэг муухай сонсогддог биш яг тий яг л чихэн тийм наалтцтай гоё л ичдэг өстэй тий тэгэхээр одоо ингээл залуучууд амар студ мөд тухайн үе чинь тэгэл бас ганц хоёр подуулын студиудээр ингээл бас босоод одоо тий хамтлагууд гэх юм уу бас явдаг байсан шүү дээ тий мөнгө зүг төлөөлж юм уу эсвэл одоо яадаг ч байсан тэгээд тэгэхэд бол бид нэр бас гэртээ өөрсдөө ингээд бас айгүй тийм юу партизан байдлаар үздэг байсан шиг байна. Гоёсэн тэр. Гинжинжиний одоо хамгийн маст сайн хүрсэн дуучин хамгийн анхны ч гэдэг юм тий. Өгдөг сайхан хоёр нь. Тийш яг өгдөг. Тэрнээс хойш ер нь юу өөрчлөгдөө ингээд хүний амьдрал нэг жаахан ингээд маст хүрсийн дараа ер нь яг юу болдог вэ тий. Сонирхолтой. Тэр бол яалчгүй хит болсон. Тэр бол үнэхээр бүүн бас ахгүй юу болчихоо хүн бас өгдөг дуулж болдго юм аа гэж би бүр гайхаад. Тэгэл үзээл гэс бага үзэг гараад байдаг. Маст төрсний дараа тэгэл тэр дуу тэгэл маст төрсний дараа тэгэл өгзөгнүүдийн өөрчлөлт орж ирсэн дээ. Ер нь бас өгзөгөнд анхаарч эхэлсэн те. Ер нь тэр өдөр нь анхаардаг болцсон л байсан л та ер нь эхэлжсэн те. Тэгэл нэг л гардаа бол яг тэрийг хамгийн гол нь яг эмгтээчүүд өгзгөрөө бахархах тэр нэг юм мэтгэлийн өгсөн юм шиг байна. Тийм. Фитнес арай л эмгтээчүүд ихтэй болж молоо л те. Тэр клипийн бас би хийсэн шүү дээ. Тийм Батаа байсан. Тийм үү? Тий. Яг тэр Батагийн тэр нэг соус нь байгаа шүү дээ. Нэг юм бичиг кимчигийн гот нэг юм нэг дээр байдаг шиг бичиг. Юусэн гэж бодоогүй юм байна. Тэр чинь 10 он бэлээ 13 он тий. Тэгээ яг ерөөсөө хэдхэн өдрөл зураг авсан тий. 2 3 өдрөл бараг зураг аваад тэгээ тэр ээж хаавж гисэн камераар ингээл энэ хотын төвийнхаа энэ фанта мантаны энэ хавар аваа. Mongolian Properties-ийн цэнхэр гэрэл мэлнээ. Тэр Mongolian Properties-ийн цэнхэр гэрэл бол амар гоё харагдчихтэй. Тий. Тэгэж аваад манай бүртээ бас тоглосон байгаа тий. Тийм бүртээгийн анхны хипхоп, ер нь анхны клип байсан баха тий. Тоглосон. Бүртээ гэж Лофи нөө бүртээ байна. Тийм манай бүртээ банаас тоглосон байгаа. Тэгээд нөгөө Дүнжин гарвын тэнд манай Young Bass тий. Дэлгөөнөгийн машинтай тэгээд зүгээр тэр нэг юм нар жаргаж байсан айгүй гоё нэг тийм юу үе таарад юм улбар шарын тэнгэртэй үе таарад тэг Дүнжин гарвын тэнд тэгээд яг нэг өнцгөн нэг аятайхан таарад тэг яг ингээд бичээд тэр нь бас их гоё хэсэг болсон. Дараа нь манай нөгөө байран дээр бас нэг авсан ягаан гэрэл тусгаж байгаа. Тэгтлгүүрийн байна. Балкон дээр тий. Тэгэл нэг тэр эдэг яагаад тэгээ би бүр яг хөдөө явахаа бүр яг өмнө бүр шүнжэнгөө нойргүй ээж автагаа гэр бүлэрээ хөдөө явахаа өмнө шүнжэнгөө нойргүй бүр ингээд эдитлээ газ рендерлж дуусгаа YouTube-д аплод хийчихээ тэгээ явчихсан. Цацгаас өмнө яг та юу л ажилласан? Зүгээр дуу бол үнэхээр гоё дуу байсан. Тийм. Гол нь тэр дуу нөгөө яатсан байсан байхгүй хөрцөн байсан хүмүүс. Дуу нь яг миний нөгөө SoundCloud дээр 100 мянган хүмүүс үзсэн. Яг бүүм хийцээс байхгүй. Тэгээд энэ дээр клип хийх хэрэгтэй гээд би чинь тэрий чинь яг нөгөө Тайван сурдаг байж хагаад нөгөө зуны амралтаар ирдэг. Тэгэнгүүтээ би яг нөгөө яг явахынхаа нэг хэдэн хоногийн өмнө тэрийгэ бичээд тэгээд онгоцонд нөгөө өөдөн гот нь би шууд лаптопоо гаргаж ирж чад нөгөө мастерыг хийгээд тэнгуудаа яцсан байхгүй. Тэгэл ирээл яг манай байрны гадаа сонсгож мосгоол бөөнөрөө тэгэл айн гоё дуу байна гэл. Тэгэл тэрийгэ яатсан чинь тийм нэг зүгээр нэг юм бүксний зураг гадаадын бүксний зурагтай лирикийг бичээд нэг YouTube дээр аплод хийсэн. Тэгээд тэр нь 100,000 тэр хүрцээс байхгүй. Тэгээ ер нь бол тэгэл шууд тэр клипийг нь болохоор нэг 6 сар өнгөрөө 7 сар ч юм уу хийсэн баг те.
Тэгээд жоохон хойноос нийсэн. Зөв. Лонгосон дотор бичсэн шүү дээ үгийн тий. Агуу нөө мастеринг. Одоо 5 жилийн өмнө гарсан 3.2 сая үзэлттэй байгаа юм байна. Монголын бүх хүн ер нь бол үзсэн гэсэн үг. Тий. Манай ээж бас үзсэн л та. Дашрын хэлэхэд одоо энэ нөгөө тий. Нэ боллоо. Тэгээ энэ аян бас хин хийсэн те. Энд дэр манай жавхаа гарч байгаа. Манай гофогийн авчирсан лойчсон гэж цамт те. Бас тухайн үедээ бас яг тэр үед энэ подкастыг тараажсан байхгүй яг манай байна. Өөрөө бас орцсон. Тийм фла байж байгаа. Тэгээд юу аян болохоор нөгөө тулгаа гэд залуу те. Одоо Америкт байгаа. Тийм. Мөнх тулга бол. Тийм. Манай тулга те. Мөнх тулга. Тэр залуу бас хийжсэн. Тэгээд юу дашрын хэлэхэд нөгөө одоо энэ тоглолтоо ер нь бол би бүгдийг одоо нөгөө яг амьдаар дуулна штэ тий. Тэгсэн мэтлээ энэ дууг бол яг ч дуулах хэрэгтэй штэ. Тэгвэл энэний нөгөө прожект нь байхгүй штэ. Байн болохоор энийг би одоо ер нь бол бас сюрприз бариад жоохон аяыг нь илүү гоёор шинчлээд жоохон ремейк хийгээд арай гоё илүү гоё болгоод тэгээд тий. Тэгээд цацаж магадгүй цацахгүйгээр шууд тоглолтын дээрээ дуулж магадгүй. Ер нь бол энийг би нэг ремейк хийн гэж бодож байгаа. Тоглолтын хийг удаа үргэлжлэх бай. Хэдэн цаг? Бас удах бах тий. За нэг 3-4 цаг бол болно тий. Хідээс эхлэх вэ? Олон дуучтай болж байгаа учраас. Хідээс эхлэх юм. Ер нь бол 7-оос эхэлнэ. Гэхдээ 7-оос нөгөө хүмүүсүүд эдгээр цуглаал тий. Тэгэл тоглолтыг мэдчихэж ш. Тэгээд 5 дахь орой байгаа тий. Тий 5 дахь орой. Тэгээд нэг 11 12 хүртэл үргэлжлэн гэсэн төлөвтэй байгаа. Тэгээд тэн чинь бас лойчсны гой сюрпризүүд байгаа. Ер нь бол лойчсны яг нөгөө лойчсон гэж анх үүссэн тэр нөгөө 2009 оны нөгөө клиптэй доо тэр мэрийг бид нар бөөнөрөө дуулж исэн хүмүүсүүд нь дуул юм болыг ярилцаал. Сүүлийн үед бас яг иймэрхүү гой бүрэлдэхүүнтэй тоглолт юу болов? Энэ зүүн тэгээд яг хипхоп шоу моонууд зөндөө болсон шүү дээ. Тэгээ бүр том шоунууд болсон л та тий. Яг юм хэд том юм бүрэлдэхүүн чинь бас их занхаагаад идэв шүү дээ. Хаана юу гарах юм ч гэдэг юм уу. Цөөхөн ирнэ шигцэн гоё хамтлагуудаас тоглохоор чинь бас гоё идэв шүү дээ. Цөөхөн жоох юм дундаж тий. Хидх цөөхөнч биш, ихч биш тий. Гэсэн нэг юм шигцэн гоё тоглолт би өсөлөд нэг хараагүй санагдаад. Бүр том тоглолт санаж ин л та. Гэтэ хаана юу байгаа мэддэхгүй. Энэ одоо яг яаж байгаа хэсэг юм тий. Эрэгтэй нөлөөс батаа гарч ирж байгаа юм уу? Тий. Бүртээ тий. Батаа бас тий. Батач бас клипэн дээр явж идэг юм шүү дээ. Өөрийнхөө бас оролцсон бас нэг 4 бүтээгээд өгцөг харж мараа тий. Тий. За тэр ч яхаа гэхдээ тий. Тоглолт бол гоё болно гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд одоо ер нь бол сүүлийн хипхоп сонсож байгаа бүхэл залуучууд уусаал ирэхээр тийм тоглолт болно. Тэгээд нөгөө яагаад яасан бэ гэвэл би бас тоглолтын дээр нөгөө түрүүн чи яг хэлсэн шүү дээ шгшээд идэргээ те. Ер нь бол би тоглолтын дээр бас яг хоо ингээд өчнөөл дуучдыг дуудах боломж байгаа л та. Яг хоо тэнгуут нөгөө би болохоор энэ чи миний тоглолтчтэй те. Тийм учраас би нэг амар олон хүмүүсүүдийг дуулвал энэ чинь нэг фестивал байгаа шүү дээ. Тийм болохоор амар олон дуучдыг дуулуулаад ингийг нэгт бол хүсэхгүй байна. Хоёрт дуулж байгаа хүмүүсүүд нь болохоор яг одоо үдий цагт топ байгаа гэж одоо хүмүүсүүдийн бодолд байгаа тийм цөөхөн тооны хүмүүсүүдийг дуулж байгаа гэсэн үг байхгүй. Тийм болохоор чанарыг эрхэмлж гин гэсэн үг шүү дээ. Чанарыг эрхэмлж гин. Тэгээд ер нь бол яг ингээ харах юм бол дандаа надаас дандаа дээшгээ дандаа одоо бидний хүндэлдэг те дандаа дээшгээ хүмүүс л ер нь бол голцоод болж байгаа. Тийм. Одоо ч яг жинхнээс яг алж байгаа хүмүүс л байна. Яг хоо дүүнээс надаас доошгоо дүү гэх юм бол вандэ болно те. Тэгтээ вандэ бол ойлгомжтой. Угаасаа одоо цагт яг алж байгаа амтлаг тийм учраас байгаа. Тэгээд бусд нь бол дандаа надаас үе дээшгээ хүмүүс байгаа гэсэн үг байхгүй. Тэгжиж би энэ тоглолтыг илүү чанартай илүү гоё болох гээд. Үнэхээр альж талаас нь үдсэн гялгар тоглолт болох хаа. Би заавал очно 29-нд. Yeah man. Бид нар бүгд байх болно. Тий. Тасалбараа эртгээ аваад яг цагт толвол тэгэл. Тасалбарыг онлайнаар яаж авч яана? Shop эцэг мэн. Тийм том газар цэгийн мэнээр одоо яг 25,000-аас
20,000 гэдэг early bird ticket нь одоо яг зарагдж байгаа. Утахгүй хэд хоногоос дуусчихын тэнгууд 25-аараа зарагдж эхэлнэ. Тийм ганцхан орой штэ тэгээд. Тэгээ ганцхан орой тэгээд нэг 12 жилийн турш хүмүүсүүдийн чихийг ер нь би өчнөл жаргах үедээ жаргаж зоох үедээ зовоожсэн нэг өдөр 25,000 төгрөг ирээд үтсчээр хүмүүсээ. Тийм штэ. Тэгээд гоё яг намд тоглолт үзэх те. Тийм байнгын тоглолт моголт гээл ягаад гэдэг биш ганц удаа хийж байгаа. Тийм. Тэг яг энэ тоглолт үүдэн дээрээ хүмүүс зөндөө боцсон итгэлтэй байна. Би сүүл хэд хэдэн тоглолтууд харж хүмүүс үүдэн дээрээс ботно ингээ мөнгө өгөөд орж чадахгүй ботж байгааг харж байсан. Ягаад дүүрээд үү? Тий дүршдtiin байл ш тоглолтууд чи. Яг бүр том энэ юу муучин бол амар штэ. Юу шүү. Никотон бол өөр штэ. Тэгэхээр никотон хүртэл хаалга барьсан штэ. Одоо хүн оруулахгүй уучлаарай тэргээл тий. Тийм ер нь бол нэрээ хүмүүст хэлэхэд корпоратийн одоо ивент тоолно штэ. Тэр бол максимум нэг яг босоо ингээ пик байхад 1500 ч юм уу. За чихээ 1600 700 хүн ордог байх. Тэгээд тийм болохоор ер нь бол юу шүү. Нэг том биш. Нэг том болохоо биш олон хүмүүс тийм бүр 2000 3000 хүн ирэх боломжгүй учраас эртхэн билет авч явахгүй бол ер нь бол хурдан дуусчих магадaltaй. Одоо шопигаар ч гэсэн ер нь бол амар их билетүүд зарагдсан. Тийм болохоор жоохон яарчлах хэрэгтэй шүү. Шопи чинь авахд амархан болохоор хүмүүс гэлсгээс аваад авчиж байгаа л тэ. Хоцрол бас харамсалтай л да. Цагийн тулгаж манайхан их яд. Яаж дууссан гэхээр бүр алцаад идэв штэ. Тэгээ шаг маганд орно тэгэл. Тэгээ шал хоёрын оронд шаг маг хоёр нугалж авч ийснээс эртхэн авчаад баг энэ early bird дээр нь авчаад байж ивэл тийм штэ. Тэгээд давхар бас цомог тэр өдөр яг релизийг дээр зарагдах байгаа. Цомог түрүүн хэлсэнтэй 14 трактай. Миний одоо хамгийн анхны бас цомог. Одоо энэ бол яг миний 12 жилийн үр шим байгаа. Тэр гэхдээ яг би тоглолт цомог бол ер нь 20,000-аар зарагдана гэж бодож байгаа. Би яг үнэ бол шийдээг байна. Гэхдээ би бас нэг амар үнэтэй тавьчмааргүй байна те. 2,000 гэсэн үү? 20,000. Гайхалтай шүү дээ. Тэгээ 20,000-аар зарагдана. Нэг үнэтэй бол бас зараад яхан те. Тийм. Тэгээд яг тийм байгаа. Тэгээд яг хоо цомог тоглолт хоёулын нь авч байгаа хүнд арай хямдрал гарах бах. Тэр бол гэхдээ аяанда нэг хэд хоногоос ингээд мэдээлэлүүд нугасаа ивент дээр нэтрээгээд ингээд мэдээлэл явуучих бах. Яг тэнчнээс агуул арай хямдхан л байх юм байна л да. Хэрэг тоглолтоо үзэж байгаа хямдрал одоо үзүүлэх гэх юм бол тийм. Яг хоёулын ахын бол нэг жоохон юу ч юм те. Тиймэрхүү нэг янз бүрийн тийм жоохон урамшууллын промошн юмнууд гарна. Тэрийг бол тухайн үедээ тэгээд зарлаа явчихна да. Сэргэлэн хүмүүс бол одоо ингээд төрүүлж авах нь шүү дээ тий. Бүр сэргэлэн байх юм бол авчаад шаглах нь шүү дээ тий. Бүр олон гаваа гэсэн. Тэр жаашин. Тэгээд юу цаашдаа бол гадагшаага дуу хийх гэж байгаа шүү дээ тий. Гадагшаага ер нь тэгээд Словакт очоод Холланд орно гэж байгаа. Бас одоо яг гадагшаа гарахад яг чинийхаар яг юу одоо Монгол уран бүтээлчдэд яг юу хэрэгтэй вэ? За мэдээж хэлэх хэрэгтэй байх тий. Хэл бол заавалчгүй байх хэрэгтэй. Тэгээ цаашлаад ер нь одоо ингээд яг чамд ямар боломжууд харагдаж байна. Ер нь Монгол артистууд одоо ингээд бас дотроо бол ингээд алцаал байна тий. Одоо бас гадагшаа гарч бас алцаж болж байна. Биднэрт маш их бас боломж байгаа гэдгийг бас харж байгаа тий. Ер нь бол тэгэл хүмүүсүүд одоо Монгол гэдэг газар амьдарч байгаа биш дэлхий гэдэг газар амьдарч байгааг бодох хэрэгтэй л дээ тий. Ингээ Монголоос гадагшаа ингээ цаашгаа өөр юуч байхгүй юм шиг нэг Facebook дээр гадаадын мэдээ тавьсан доор нь энэ бидэнд ямар хамаатай юм гэж бичсэн байдаг шүү дээ. Гадаадын мэдээ биднэрт хамаатай шүү дээ. Дэлхийд аянд юу болж байна хамаатай үстэй тий. Тэрэн шиг яг дэлхий дээр амьдарч байгаа мэддэх хэрэгтэй. Тийм учраас ер нь дэлхийтэйгээ илүү харьцах хэрэгтэй гэдэг үднэс би бол яг дэлхий рүү зөвлөж байгаа. Тэгээ амжилттай байх юм бол үр шимэн ч гэсэн хамаагүй их шүү дээ тий. Тэгээд манад нэг юм л маслаад байгаа шүү тий. Тэгээ ер нь бол монголчуудад бас боломж байгаа. Ер нь гэхдээ нөгөө хэл бол угаасаа түрүүн Бата хэлсэнтэй хэл бол угаасаа мэдээж чухал. Бүр нөгөө юу биш л одоо яг хүн амтлаг шиг ч юм уу тий. Яг бүр монголоо гэдээ гаргаал тий. Яг Монголын язгуур урлагаар тэрээрээ тэх юм бол хэл хамаагүйж магадгүй. Тэгтээ бид нар шиг орчин үеийн хөгжим сонсч залуучуудад илүү ингэж сонсуулахыг хүсэж байгаа. Одоо тийнейжрүүд те эсвэл 20 гарсан залуучууд оюутнуудад ингээ хандахыг хүсэж байгаа юу бол ялчгүй тэд нэр жоохон ингээд юу ярьж байгааг нь ойлгох хэрэгтэй. Тийм учраас хэл хэрэгтэй. Тийм. Тэгтээ бас
битүү англиар дуулаад бол хэрэг байхгүй л те. Яг бол битүү англиар дуулах юм бол тэр жишээ нь Америк ч юм уу яг бид нар шиг авьяастай бид нар шиг дуу хийчдэг хэдэн мянган хүмүүсүүд гэртээ институттэй смэртлээ амжилт олоог хүмүүс зөндөө байгаа. Тийм болохоор хэлээрээ дуулж байгаа тий. Тэднээс ямар ч ялгархгүй болчихно. Тийм болохоор жоохон ч гэсэн нэг өөрсдийнхөө бас өөр улсын гэдэг давуу талаа ашиглаад жоохон Монгол төрхөө Монгол жоохон хил мэлээ жоохон төлхөөд ингээд нэг жоохон тунгийн таараалаа баланслаад Монгол юмнуудаа жоохон ингээ оруулж явах хэрэгтэй. Онцлогоо шингээгээд тий. Одоо өөрийнхөө тэр 60-40% ч юм уу тий. Одоо нэг 60% нь яг англиар дуулаад 40% нь жоохон монгол юмнуудаа оруулсан ч юм уу тий. Нэг жоохон гэж монголоо бас төлхөө харуулж явах хэрэгтэй юм билээ. Яагаад тэгвэл яг тэр бас нөгөө солонгосын нөгөө CL гэдэг нэг дуучин охин байдаг шүү дээ байдаг шүү дээ тий. 21 хамтлаг. Бид хоёр нөгөө сайн найзууд байхгүй юу? Оо. Зүгээр тэр CL нөгөө найз толгой. Америкт нөгөө яг очиод яг барууны Америкийн одоо зах зээлд ороод явж исэн шүү дээ. Дипло, Riff Raff тэр намтарч нэг Dr Pepper гэдэг л дуу муу хийгээл. Тэгээ яг тэгж алж исэн. Яг хүмүүсүүд амар сонирхож исэн те. Солонгосоос нэг юм бас нэг амар зөв хипхоп юмхтэй гараад ирлээ гээл. Тэгээд эхэндээ сонирхож исэн байхгүй юу? Тэгээ эхэндээ сонирхож агаад дараа нь CL одоо л унтсан шүү дээ. Юу ч хийхэ болцсон. Тэгээ сүүл зурагд нарсан чинь бүр ингээд хөгжмөж хийхэ болцсон юм шиг амар таргалж маргалцсан байлаа. Тэр яагаад тэгсэн бэ гэсэн чинь шалтгаан нь юу байсан бэлээ? Нөгөө солонгос юмаа гаргаж чадахгүйсэн. Солонгос юмаа гаргаж чадаагүй. Зүгээр яг Америкийн нэг хар хүүхэн шиг те Nicki Minaj шиг ч юм уу байх гэсэн байхгүй юу? Тэнгууд тэднэрт солонгос Nicki Minaj хэрэггүй байхгүй. Тэднэрт яг солонгосын CL хэрэгтэй байхгүй. Яг солонгос хүн хэрэгтэй байсан. Яг мөн чанар хэрэгтэй байсан. Өөр Аз юм нь хэрэгтэйсэн. Чинь тэр бол зүгээр яг Америкийн хар хүүхэн шиг дуулаад хар хүүхэн шиг байгаадсан байхгүй. Тэгэхээр таргалаад хар хүүхэн шиг болсон шүү дээ. Тэгээд тэр бол сонирн биш болчихж байгаа байхгүй. Тийм болохоор яг тийм өөрийн улсынхаа тэр нэг юмыг гаргаж ийж илүү хүмүүс сонирхолтой болно. Одоо тэгтээ ингээд Монгол гээд бас аягүй том согоо тавигдчихсэн тий. Үнэхээр ингээд Монгол гингөө сонирхохоор үе чи Монгол юм өнтер гээл тий. Хөгжмийн салбарт ялангуяа гой том согууд тавигдчихээн тий. Тэгэхээр л өмнөх байснаа одоо нөхцөл бодол одоо гэдэг болцоо бол хамаагүй дээрдсэн. Гэхдээ тийм яг хүн амтлагт бол би бол чинь амар баярлж байгаа л да. Яагаад бол хүн амтлаг ингээд яачих юм бол хүн амтлаг нэг ёсны энэ үүдийг нээчихэж байгаа гэсэн үг байна. Яагаад гэвэл хүн амтлагийг байдгүй байхад гарч ирээгүй байхад монголчуудыг мэддэг байсан хүний тоо хүн амтлаг гарснаас хойш мэддэг болсон хамаагүй эрс нэмэгдэж байгаа байхгүй тийм саяар нэмэгдсэн. Донгод хүн амтлаг энэ Монголын хөгжим юм байна ингээд аим бүгдээр сонсож хагаад тэжэнэс ч улбаалаад за тэгвэл Монголыг ер нь яадын ямар улсын бол судлаа Монголын хипхоп нь ямар хэдийн ингээд судлаад эхлэх байхгүй юу. Тэнгууд бид нарыг хайж эхлэх байхгүй юу. Тэнгууд бид нар YouTube дээр ч юм ингээд гараад ирэх байж ах хэвээр тийм. Тэгэл ерөөхдөө нэг бидний хөгжмийг илүү ингэж яхад илүү дэм болж байгаа л да. Гадагшаа гарахад тийм. Тэгээ одоо ер нь гадагшаа яг ингээд яг гарахад яг чиний бодлоор яг юу дутагдж байна? Яг уран бүтээлч хүн цэвэр өөрийнхоороо бас ингээд игдэмдэ тий. Бүх одоо менежмент яаж ер нь менежментийн юм дээр бас амар их юм ер нь хэрэгтэй л дээ. Зүгээр шууд нөгөө монголчууд шиг ойл хамт дуу хийгээд хийчихгөө тэр чинь бас нэг ер нь бол мэдээж санхүү амар хэрэгтэй. Тэгээд одоо ер нь бүхэн дээр санхүү л хэрэгтэй дээ шүү дээ тий. Клип хийгээд цомгоож хийхэд хүнтэй хамтрахад. Ер нь санхүү бол угаасаа номер 1. Тэгээд санхүүгийн дараа мэдээж өөрийнхөө авьяас хийлмэл гэл ингээл бид нэр чадвар тий чадвар гэл. Тий. Гэхдээ ер нь бол тэгэл яг шууд хараар хэлэх, сохроор хэлэхэд бол тэгээ санхүү шүү дээ ер нь бол. Тий. Надад яг юу шиг харагдаад тий одоо яг л одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тий, хөрөнгө оруулалт. Тий. Одоо нэг яг нэг юм яг авьяас шүү дээ тий. Авьяас байж гин. Тэр авьяасыг яаж одоо жишээ нь хүн амтлагийн одоо ах нар бол тий бас юу гэдэг юм бүр хамгийн шилдэг хөөмичд мөн үү эсвэл хамгийн шилдэг морин урчд мөн үү гэвэл мэдгүй те тэрийг бас бид нар мэдэхгүй шүү дээ. Гэтэ тэр хүмүүсийг ингээд нийлүүлээд одоо энэ хоол хийж байгаа юм шиг л те тэр материалуудыг ингэж нийлүүлж тэрийг гоё ингэж өнгө цус одоо юу гэдэг бүх юмыг одоо зохицлоож ийж те тэгээд тэрийг бас яг зөв суугаар нь ингэж бас одоо сурталчилж таниулж тэгж явж ийж бас яваад байгаа. Тэгэхээр ер нь бас юм продюсинг менежмент те яг энийг ерөөсөө бараа бүтээгдэхүүн л гэж харах хэрэгтэй юм шиг байна те зах зээлд нэвтрүүлж байгаа шинэ бараа хөгжим бол угаасаа л том соёлын одоо том бүтээгдэхүүн шүү дээ те
тэрийг одоо яаж одоо хүчлэх үү гэдэг тий. Одоо чи ингээд Америкийн ч гэдэм үү те дэлхийн тий одоодаа шүү дээ. Эдрээс яг хинтэл нэг клипийг үзчихсэн гэсэн нэг юм тойлын те. Эдэр дундаас шүү дээ одоо хин ч хийж болно шүү дээ. Хинтэл доо хийх хүсэж байна. Ирээдүйд. Одоогоор бол өнгөл тэр чинь бас цаг хугацаар өөрчлөгдөн шүү дээ тий. Одоогоор бол Tinashe гэдэг нэг R&B дуучин хөгтөөд шүү дээ. Би тэнтэй л онтормоор. Хөөхөн те Tinashe. Tinashe гэдэг ойр нэг юм байгаа те. Тийм Tinashe-гаас өмнө бол Beyoncé байсан. Тэгээд Beyoncé Tinashe болсон. Tinashe бол хөөхөн ер нь боломжийн гэж бодож байна. Тийм. Юу яаж байгаа вэ? Би нэг тийм сонссон байхгүй юу? Нөгөө Монголд нөгөө All or Nothing гэх шоу болсон шүү дээ тий. D-Cat гэдэг одоо Snoop Dogg-ийн продюсер гэдэг нэг баг ирсэн тий. Монголд ингээл лаг одоо Snoop Dogg-тай хамт дуу хийгэр эмээгэрээ. Тий. Мань хүн гэсэн чи яг тэгсэн байгаа байхгүй юу? 90-ад онд заа Snoop Dogg-ийн нэг альбом дээр нь хамт ажиллаж исэн баг за одоо бол нэг ажилтдаг юм шүү. Тийм баг. Тэгээд Snoop-с баг юм story авцсан юм шиг байна. За Snoop одоо тий Instagram-аар бичээд төгшөө ингээд намайг нэг shout out те ингээд нэг юун дээрээ хэлээд өгөөч гээд D-Cat миний өгшөө хийсэн гэж юм. Одоо яг ер нь lower гэж хэлэхэд хэцүү юм л да. Гэхдээ ер нь ингэсэн байхгүй. Ер нь яаж тийм цаана явагддаг гэдэг нь харагдаж байгаа. Snoop-ээр ингээд нэг story хийлгүүлсэн заяа. Одоо бичлэг хийлгүүлээд ингээд авчиж байгаа. Тэнгүүтээ тэр бичлэгээ аваад ер нь Snoop-тэй ажиллаж исэн нүн. Тэнгүүтээ ингээд Монгол хаана гэлээ бүр Азийн хэдэн орнуудаар аваачаад ингээд ийм шоунууд чиг юм хийсэн. Snoop-тэй хамтраараа гэдэг. Тэгээ баахан дийл хийгээ. Дэлхийн нөгөө зах руу очиж. Мань хүн Snoop-ыг зарцсан байгаа байхгүй. Тэгээ тэнд очиод тэгээ ингээд нөгөө юм бас энэ тэнцээс мөнгө олж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд явж яснаа нөгөө нэг одоо All or Nothing чинь тэгээд Монголд бол яг Nothing болсон шүү дээ ер нь бол тий. Тэгээ юм байхгүй болоод тэгсэн чинь нөгөө манай мэх захгүй тэнд яачаад идэг. Төрүүлээ тий. Тэгээ ингээд Америк руу явна мөн гэсэн чинь нөгөө зохион байгуулагч нар нь мораад. Тэгээд яасан чинь манай хүн бүр хөөцөлдсөр байгаад араас нь бүр Америкийн юм уу виз миз аваад ингээд явсан байгаа байхгүй. Тэгээ манай их захгүй ч шазран л та. Тэгээ очиод нөгөө юу Лос Анжелест нөгөө D-Cat гэж багийн хайсаар агаад очоо харсан чинь North Hollywood гэдэг тэнд юм жижигхэн студиудтэй нэг багийн байна гэж аахгүй бүр мэх захгүй хүрээд ирсэн чинь гайхаж байгаа шээс гэсэн. Чи ирчихэж байгаа юм уу өдрийг. Тэгээ бүр яг ер нь бол одоо жишээ нь Snoop Dogg бол баг ингээд юугаа те планта татж байгаа л нэг шуу фристайл шаагаал тэгээд аудиогоо шидчихдэг гэж байгаа юм. Тэгээд тэрийг хэдэн мянган доллараар зардаг. Мань хүний зүгээр л нэг тийм хасл те Snoop Dogg. Яг хоо D-Cat нь бол яг нөгөө яг ярьжсэн чигээ гоё хийлгүүл чадаагүй чсэн тэр нэг тэгээ амлцсан байсан да бантаад нэг тий хийсэн юм яасан холбоос өгсөн юм байна. Тийм. Гэхдээ ер нь бол нэг тийм рэпрууд бас тэгдэг л гэсэн яг энэ тэнд ингээл явж байхдаа шууд яа би бол тэгж сонссон л доо. Гэхдээ яг ер нь бол team бизнес одоо жишээ нь Lil Pump ч юм уу те явж байгаа л тэгдэг чинь нэг хотод аялан тоглолт хийж байгаа л тоглолтынхаа дараа одоо тентгийн гаруутай нийлж байгаа студиээр нь орохдоо нэг те фристайл хийгээл зүгээр л тэр бол ерөөсөн зүгээр мань хөө Gucci gang гэл нэг юу яаж та те тэгэл тэнд үлдээждэг. Тэрийг нэгтээ одоо юу гэдэг юм шууд хэдэн мянган 30 мянган доллар молроор ч юм уу гараа тентгийн рэпрүүд нь одоо яг жинхэнэ нөгөө трап мөнгө зөнгөөр те бэлэн мөнгөөр яг Lil Pump төгч нэг тэгээд featuring Lil Pump гэж тэгж бас гаргадаг юу байдаг л гэсэн. Бүх юм одоо нөгөө юугаар явдггүй яг гэрээ контракт гэж явдаг бас тийм жоохон юу аргаар танил тал малаар тэгж явдаг гэж хэлээ. Тэгээд бас яг хөгжмийн юу бол бас монголчууд бас очоо те яг тэнцээ нь очоод ингээд дундаа орох юм бол бас боломжтой л юм шиг л. Гэтэ бүх юм цаана мөнгө л үүдээ юм шиг л. Тийм. Тэг сонирхолтой л. Тэг одоо бас би нөгөө тэр гадаад цомгоо жоохон ярихад бол тэн дээр бол миний гадаад цомог болохоор ер нь бол дан фичеринг хийсэн байгаа байхгүй хүмүүстэй. Хийсэн тэгж хийх чам. Тэгээд миний за яг мэдээж нэг ганц хоёр соло орхлох л та. Тэгээд ерөөхдөө бол ихэнх дунд дандаа ингээд гадаадын янз бүрийн улсын дэлхийн мундаг хүмүүстэй хамтрах тийм төлөвлөгөөтэй байхгүй. Жишээ нь одоо Таиландын Young Om гэх рэпер эдийн. Тэгээд юугээр YouTube-ээр хаагаад үзэх юм бол ер нь бол views нь 200 саяас доош буудгүй. Тийм. Таиландынхаа топ байхгүй. 200 саяас буудгүй дандаа 100 сая. Одоо багадаа л 100 сая байвал их баг хамгийн бага. Дандаа тэгэл амар тийм viewsтэй. Тэгээд нэг
Индонезийн нэг Ramen Girl гэх нэг охин байгаа бас тиймэрхүү. Тэгээд Словак бас Европт нэлээд сайн хипхопт ордог. Словакийн нэг одоо нөө Tekashi штэ 6ix9ine. Тий. Тэрнтэй хамтарсан тэрний одоо хамгийн анх хамтардаг байсан одоо Haha Crew гэдэг нэг байдаг байхгүй. Тэдэртэй хамтрах бах. Тэгээд гэх мэтлэн амар олон хүмүүс байгаа. Тэгээд бүр амар гоё. Бүр одоо бүр монголчуудын мэддэг нэг мэрсэр 3-4 хүмүүс бол байгаа. Гэхдээ тэрийг яг нэг үтсэн үедэл явуулгаа штэ. Тийм ээ. Тийм. Халуухан юм болсон. Заавалчгүй одоо нөгөө Америкийн юу гэдэг аахгүй тий. Тухайн орон болгонд бас ийм мундаг одод байж байгаа аахгүй тий. Тэр болгонтой хамтраад ингээд яах юм бол бас тэрүүгээр алин тоглолт хийх ч юм уу, цомгоо интернетээр борлуулах боломжууд зөндөө. Эргэл бүр амар дуршилтай болчих шүү дээ. Тэр нэг хятадын рэпер чинь хэн блэ нөгөө сая хоёр нэг хамтарч дуу хийгээд лөө. Хятадын рэпертэй юу? Тайваны юу? Тайваны юу эсвэл яг хятадын их газрын хятадын хөлөө. Яг их газрын хятадын. Их газрын хятадтай нэг айгу алдартай гэдсэн. Тэр нь Тайван баг юу лөө? Тайван шүү дээ. Тайванд алдартай. YZ юу? YZ юу? YZ тийм YZ гэсэн те. Тийм YZ-тэй бас дуу хийгээд гаргалаа. Тэр клип нь одоо монтажн дээр байгаа. Тэгэхээр би нөгөө миний тоглолт Монголт гээд тэрийг жоо хойшлцсан байгаа. Тэр бол нөгөө яг цацагтахаараа Billboard дээр тавигдана. Яг Америкийн Billboard.com дээр. Тэгээд Hypebeast мистгээл ер нь сайн мэдээний аутлетууд дээр тавигдана. Тэгээд тэр бол ер нь бас тэр цомгийн ил нэг дуухг. Зөв. Тэр хятадын том зах зээл те. Хятад хэлтнүүдийн зах зээл гэж байна шүү дээ. Тийшийг бас гинжин гэхэд бас нэг хэлж ядаад тахаар тийм нэр биш байгаа байхгүй те. Лойчсон гэж бол хэлж чадахгүй л бах те. Тэр гинжин гэж бол хэлж чадна те хятадууд. Тэгээд надтай угаасаа бас янз бүрийн хүмүүсүүд мэрсээр холбогддог л да. Одоо бас хятадын нөгөө Rap of China гэдэг нэг шоу байдیں۔ Тэрийг бол яг хэдэн зуун саяар үздэг. Ер нь тэнд гайгүй топ 20 мөрдүүлчих юм бол хятадаараа ингээд тойроо тоглоход зүгээр тоглолт бүр нь 10,000 хүн үздэг гэж байгаа юм. Гэхдээ тэрэнд орох гэсэн. Гэхдээ оруулаад үгүй гэдэг чийсэн. Гэхдээ тэрэнд би бол Монгол хүн гээд ороогүй. За тоглосон. Зүгээр нөгөө миний тоглолт Монголд гээд гадаа цом гэдэргээ жоохон одоохондоо амжихгүй байна гэд татгалцсан байгаа. Гэхдээ бас хятадын одоо нөгөө QQ, Weibo гэдэргээд нөгөө платформудаар миний доонуудыг яг аль биесны хууль ёсныхоор ингэж борлуулах гэж байгаа. Төлбөртэйгээр тий. Төлбөртэй борлуулах. Стриминг гэдэг одоо бид нар стримингийн 90 үед явж штэ тий. Стриминг буюу одоо ингээд урсгал тий. Урсгадаг үе шүү дээ. Тэгэхээр одоо iTunes байна, Spotify байна. За тэгээ урагшаага тэр одоо QQ гэсэн үү те. Тийм энэ юунууд руу бол бүгд рүү н орох хэрэгтэй. Дээр үед бол бид нар кассетээр сонсдог те, FM-ээр сонсдог, CD-гээр сонсдог гэсэн бол одоо яг дижитал энэ яг стримингийн ирүүд байгаа учраас яг тэр сувгууд руу бол орох хэрэгтэй. Манай хүний бүтээгдэхүүн дугралт тэ имиж тэр юунууд нь бол одоо ингээ бүрдсэн тэ өшөөд next level руу одоо гарах цаг нь бол болцсон гэж хараад байгаа. Тэгээд Toast to Zoos цомгийн нээлтэн дээр бүгдээрээ уулзцгаая тэ. Тийм ээ. Манай подкаст дээр Toast to Zoos гэдгийн юг утгыг нь ойлгосноо та хоёр. За Toast to Zoos гэж нэг Zero to Hero гэдэгтэй л ер нь төстэй байх гэдэг тэ. Тийм яг Zero to Hero гэсэн үг. Toast to Zoos. Тийм Toast-ноос одоо юу ч хүн Toast-ноос Zoos руу Money руу гэдэг тийм Rags to Riches гэж үг байдаг шүү дээ. Тэрийг монголчилсан л байхгүй. Тийм бас энийг нөгөө хүмүүс ойлгохгүй зарим нөгөө Toast to Zoos Toast Zoos гэдгийг уншаад лээ. Тэгэхээр зүгээр Toast to Zoos гэдгийн утга нь бол тийм утгатай юм шүү. Toast to Zoos олоогүй boss. Тэгээд миний хоёр дахь цомог Zoos to Boss болно. Дараагийнх нь Boss to Boss гэж. Boss to God гэж. Boss to Goss гэж. Заавч Goss гэж дуусгасан. За тэгээд манай гинжин бол ер нь бол бас Монголынхаа урлагийг ялангуяа хипхопыг бас дэлхийн зах зээлд гаргах гэдэг бас нэлээд үзэж байгаа юм байна. Та бүхэн бас хамтдаа сонслоо. Тэгэхээр ерөө Монголд байгаа бол боломжтой байгаа бол тий лойчсан ингээ одоо 10 жилийн байг тохиолдож тоглож байгаа одоо тоглолтын дээр нь бүгдээр ирж дэмжлэгээ үзүүлээрэ. Тэгээд хамтдаа бие биенээ бүүсэлцгээе. Тийм тэгээ гадаадд бас одоо юу гэдгийг янз бүрийн одоо ийм одоо медиа компаниуд танилтай ч юм уу тийм залуучууд байвал яг монголчууд бие бинийгаа дэмжиж
холбоо сүлбээ үүсгээ те. Аха. Ингээд явж яага болохгүй гэж те. Гадаад байгаа залуучууд маань бас ер нь бие бинийгаа л ер нь дээш нь татахгүй бол бид нэр хангалттай доош нь татлаа шүү дээ те. Тийм шүү дээ. Тийм дээш нь татцгаая. Тэг манай гинжин бол яг хүн амтнд нэг жоохон зурчилчхад нэг тийм нүүр улаахааргүй те дараа нэг ер нь айгуу тийм лежит байгаад байгаа шүү дээ. Би бол нөгөө комедианууд сонсоолол Elite те. Тэр Uncle Creepy гэдэг бүр MMA UFC-ийн тулаанч малаанч сонсоолал гарууд бол айгуу дуртай. Trap Гинжи одоо гадаад байгаа хүмүүс чинь тоглолтыг үзье гэвэл контент хэлбэрээр засагдах уу? За Йоо. сайнхыг катлээ. Кат. Контент хэлбэрээр Контент хэлбэрээр хийж магадгүй би өөрөө очиж тоглож магадгүй. Тийм. Ер нь бол би өөрөө очиж тоглох сонирхолтойгаа цомгоо аваад бас дараа нь яг ингээ Монголд ирэх боломжгүй байгаа хүмүүсэд те. Жишээ нь Солонгос байна. За Европын хэд хэдэн улс байна те. Америкийн нэгдсэн улс. Америк байна. Гэх мэтчлэн тоглох бах. Тийм болохоор би тэгтээ яг бас тийм телевизээр ч юм уу ер нь ингээд дэлгэцээр үзчихдэг тийм юмд ер нь амар дургүй. Тэр чинь яаж ч утсан тэр дотор нь байгаа уур амьсгалыг мэдэрч чадахгүй шүү дээ. Тийм баг үзээд яах юм бэ? Ер нь тийм л дээ. Тийм болохоор аль болох би тэрийг би мэддэг учраас би тэр гадаадад Монголд ирэх боломжгүй байгаа хүмүүсүүдэд ч гэсэн зориулаад би өөрөө очих бах. Та нар ирэхгүй бол би яваад очие. Yeah baby toast to sauce 11 сарын 29-нд тэгээ лойчсны 10 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд гинжиндээ бас баярлаа. Тэгээ найзуудтай бас бүгдэнд нь баярын мэнд битгий сонссоор орсонд баярлаа. Тэгээд энэ цомгийг гарсны дараа манайхаа аваарай. Stardust-аас бас гоё бүтээгдэхүүнүүд гарах бах. Тэрийг бас очиж аваарай. Тэгээд corporate 29-нд уулзцгаая. Let's go baby. Toast to sauce. Хөгжим чамд хүн цохилт өгдөг. Гэхдээ тэр цохилт чамааг өвтөх биш эмчилдэг. Хөгжим миний ч чинээч бид бүгдийнхэн зүрхэнд эгшгэлдэг. Хөгжим чамд баяр баясгал уутгар гуныг айлыг нь өгч чадах хүч. Хөгжим чамайг насаатлаа сэтгэлээр унсан үед босгож ирэх сэтгэл зүйч. Хөгжим гэдэг бол хөгжил дэвшил. Хөгжим гэдэг бол амьдралын хэв маяг хөвшил. Хөгжим хүмүүсийг эвлэрүүлдэг бас эвдрүүлдэг. Хөгжим гэдэг чиний энэ хорвоод амьдарч байгааг сануулгах сэрүүлэг. Хөгжим чамайг залуужуулна. Хөгжим гэдэг хорхогтой зүг буцалсан халуун чулуу. Хөгжим чамайг алт чадна, амьдруулт чадна. Хөгжим гэдэг бурхан but at the same time хөгжим гэдэг чөтгөр. Ямар ч хөгжмийн жанр pop, rock, jazz, blues, reggae, electro, hip hop, rap, trap бүгд үзэх давгааг золиос гаргаж олон 10 хүн амь амьдралаа зориулсан байж үдээ зэр төрсэн түүхтэй. Тиймээс хизээж битгий дахин хэлээ хизээж битгий ямар ч хөгжмийг гадуурх чи. Чиний амьдралын түүгээс угаасаа илүү. Би хар багасаа л хөгжим хийхийг мөрөөдж өссөн. Хар сарна Майкл Джексон миний шүтэн байсан. Тэднийг тайзан дээр дуулахыг хараад би дөөрэж бүжгэлдэг байсан. Харин одоо 2019 он миний тайзан дээр гарч ич намайг хүүхдүүд дөөрэж бүжлэх цаг нь болсон. 11 сарын 29. Энэ бол миний хөгжимтэй амьдралаа олбсны 12 жилийн үр шим. 11 сарын 29. Энэ бол ойцсон крүүтэйг нэгэн гэр бүл болоод 10 жил болсны тэмдэглэлт өдөр. 11 сарын 29. Энэ бол надтай адил амьдралаа хөгжимтэй олбсон олон ах дүүс найз нөхд минь ирж надад баяр хүргэх өдөр. 11 сарын 29. Энэ бол намайг дэмждэг ойлгодог бүх хүмүүсийн хамтдаа цуглах өдөр. Би бол гинжин. Хүмүүс намайг трап хөгжмийн хаан гэж ярьдаг. Гэхдээ би юуны ч хаан биш. Би зүгээр л хөгжим гэдэг зүйл тайртай. Хөгжмийг чин сэтгэлээсээ хийх гэж ирмэлцдэг бусдын дайдлыг л хүн. Анх надад юу ч байгаагүй. Тоосон дарагдсан кассетны хөгжим л байсан. Yeah baby from toast to sauce.